За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар таныг чин сэтгэлээсээ хайрлах хүн хинбэ гэдэг уншлага хий. Тэгээд та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн авч сонсоорой. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхлэе. За та бүхнийг маань маш их хайрладаг, инэрдэг, чин сэтгэлээсээ хайрлах, инэрх ёстой хүн гэхээр юу вэ гэж байна л да. Та бүхнийг зөвхөн өөрийгөө чин зүрхнээсээ хайрлаач ээ, чин зүрхнээсээ инэрээч ээ гэж байна. За, ерөөсөө л өөрийгөө хайрал, инэр гэж байна. Тэгээд нөгөө хорвоо дэлхий болохоор таныг маш их хайрладаг, инэрдэг, өгөөж буян ишгээ танд ингээд өгсөн гинэ, харамгүй өгсөн гэж байна. Одоо нөгөө таныг их хайрлаад, инрээд, гундаад, гутраад явж явах үед чинь, өвдсөн, зовсон үед чинь ч юм уу, ерөөсөө л хорвоо дэлхий танд байж болох бүх тийм инэрлээ өгсөн гэж байна. Тэгээд яг таны дэргэд ингээд чин зүрхний тийм хайрлах инэрх хүн байна уу гэдгсэн чинь хорвоо дэлхий таныг хайрлаж байгаа. Тэгээд 2-дугаар та өөрийгөө чин зүрхнээсээ хайрлаач ээ гэж. Тэгээд 3-дугаарт нь болохоор таныг нөгөө ингэнэ маш сайхан нөхрөлийн үн цэнийг зөв тэнцвхэн авч яваараа гинэ. Найз нөхд чинь бол таныг ингээд таны төлөө санаа зовдөг шин зүрхний найз нөхөд байна уу гэвэл байгаа гэж. За тэгээд нөгөө ажлын хамтрал, ажил карьерийн юм дээр ч юм уу одоо тэр нийгмийн харилцаа гэхээсээ илүү зөвхөн нөгөөтөө чинь ингээд харилцдаг хүмүүс тунд бол яа харахгүй маш их тийм чин зүрхний, чин сэтгэлээсээ ингэж ханддаг тийм хүмүүс бас байгаа шүү гэдгийг чинь хэлж шүү. За тэгэхээр тэр нөгөө та одоо ямар ч ажил алба эрхэлдэг бэ, тийм ээ, одоо тэр удирдлагатайгаа ч гэдэг юм уу, одоо хамт олон ажлын сайхан хамт олон одоо хуурай ахнаар эгчнэр дүүнэр юу гэдгийг тийм ээ, тэр хүмүүс чинь бол танд ингээд маш их тийм чин зүрхнээсээ бол хандах хүмүүс бол нэгээр тогтохгүй айгүй их тийм хүрээлэл чинь ингээд ерөнхийдөө эерэг тал руугаа болж байгаа шүү гэж байна. Тэгэхээр нөгөө хүний сайхан итгэл сэтгэлийг ингээд алдаж унтрааж болохгүй ингэж явах хэрэгтэй. За тэгээд ингэнэ та нөгөө нэг хайрлагдахын тулд та заавал ялагч нь эсвэл та заавал нөгөө нэг юм хамгийн сайнараа бэжэж таныг хайрлагддаг гинэ. Одоо нөгөө нэг та алдах хэрэггүй, онох хэрэггүй, гомдол нэрх хэрэггүй, зөвхөн та ялагч нь байж ич, та бүх зүйлийг зохицуулдаг нь байж ич, гол цөмөн нь байж ич таныг энэ өстө үнэхээр эрэгтэй хүн шүү, энэ өстө үнэхээр ингэж тус болдог шүү, энэ үнэхээр бидтаа шүү, энэ үнэхээр ингэдэг шүү гэд ингээд таныг биш тийм ээ. За нэг үгээр хэлбэл таныг маш тийм онцгой сайн үед чинь таныг маш их харилдаг гэж. Жохон ингээд ядраад, гундаад, туниад ирэхин цагт чин сэтгэлийн инрэл гэдэг юм гарахгүй байх үедээ гэдэг сануулгыг хэлж шүү. За юу тэгэхээр та өөртөө бас их ингээд айгүй сайхан бодоорой. Гэхдээ энэ яг жохон их сонсоход их жоох нэг тийм юу эмзэглэлтэй сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол яа харахгүй төлөв маань тэгж хэлж байгаа учраас би бодит байдлыг бодитоор ингээд уншихаас өөр арга байхгүй. Тийм учраас яг ингээд бодит байдал нь хэлж байгаа шүү. За нөгөө та нөгөө нэг шагнал аваад эсвэл та тэмцээн төрүүлээч гэдэг юм уу те. Эсвэл та нэг айгүй том гэрээ хилцүүлээгээд эсвэл та айгүй том ажил карьерийн хувьд айгүй том өсөлттэй байгаад эсвэл та нөгөө жинхэнэ нөгөө тэмцээн наадам одоо нөгөө юу гэдгийг тэр нөгөө олон улсын тэмцээнд нороод ч юм уу та заавал нэг тийм онцгой байж ижил хөндлөгддөг хүн юм байна. Тэгэхээр нөгөө энгийн үедээ нөгөө нэг юм жохон тийм инрэл дотоо явж байгаа хүн юм уу даа л гэдэг юмыг хэлэх гээд шүү. За тэгвэл та ерөөсөө энэ зүйл дээр гомдох, туних ирэхгүй хүн. Яагаад гэвэл хорвоо дэлхий таныг чин сэтгэлээсээ инэрж байгаа. Нэрээ шүү. Маш их инэрж байгаа, маш их өгөөж буйнаа өгж байгаа. Тусламж дэмжлэгийг чинь за энэ хүн дээр очивол эн чинь ингэ болчихно. Тэр хүн дээр очивол тэгээд болчихно. За энийг ингэчээрээ гэд ингээд бүх юм чинь ингээд хорвоо дэлхий цаанаас нь ингээд бараг илж төлөөлөгчөө явуулж байгаа юм шиг та нөгөө 4 зүг 8 зохис гэж байдаг шүү дээ тийм ээ.
та дөрвөн зүгээс нь та маш их тийм гайхалтай юуг авч байгаа. Өгөөжийг авч байгаа. Маш их тийм. Алдсан жонсон ч алдаа оногч нь ингээд зөвтгөөд явчих. Одоо ингэ бүр юм хатуурхал дундсан байлаа гэхэд тэр хатуурхлыг чинь ингээд сарниулаад өгөх хүн байгаа. За магадгүй би өвдсөн хүн байх юм бол одоо эмнэлэг домлогт нь очиод идэгчдэг. Сэтгэл санаагаар унтсан байх юм бол нөгөө сэтгэл зүйчийнхаа зөвлөгөөг авчдаг ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг ингээд хороо дэлхий танд илгээж байгаа шүү гэдэг юмыг хэлж шүү. За юу. Энэ бол өстой үнэхээр үнэн шүү. Харьцангуй үнэн биш. Туйлын үнэн шүү. За юу. Төлөв хизэж худлаа ярьдаг учраас та ингээд өөрөө өөрийнхөө үйл тавилан дээр ингээд нэг юу яагаад үзээрээ. За энэ нэгсэндээ тэрэн тэгсэндээ за юм байж магадгүй дээ ч гэдэг юм уу тийм ээ. Яг өөрөө өөрийнхөө одоо нөгөө байгаа байдал дээр ингээд юу яагаад үз. Юу гэдгэлээ. Дүүцүүлээд үзээрээ. Тэгэхээр угаасаа тийм байж дээ. Яг тэгэхэд ингэсэн байж дээ гэд ингээд хариуд гарна. За тэгтээ нөгөө энэ дээр ингэж чинь амьдрал нөгөө нэг мөнхийн дардан байдгүй гинэ. Мөнхийн дардан байхгүй учраас тэрэн дээр бити их юу гундаараа туниараа гэж чинь. Тэгээд нөгөө хизээч нөгөө одоо магадгүй одоо танд ингээд нэг юм сюрприз ирээд байх бах. Одоо нөгөө гинтийн бэлэг, гинтийн мэдээ, гинтийн сонин сайхан хизээж төсөөлөөгүй үйл тавилан ингээд тань дээр ингээд ойр ойрхон ирээд ахаар байгаа шүү. За тэгэхээр тэн дээр ингээд аль сюрпризийн задлах вэ гэдгээ аюу сайн бодоорой. Нөгөө хэрэггүй нөгөө нэг юм хүн ингээд нөгөө хорлох гот ч гэдэг юм уу, даапалах гат ч гэдэг юм уу, одоо ингээд нэг юм танд ирэх ёсгүй юу сюрприз мэдээ тийм нэг юм сонин юм бэлэг юм ирчиж магадгүй шүү. За юу. Тэгэхээр бүх юм бол бэлэг биш гэдгийг их онцгойлон анхааруулад шүү. За. Тэгэхээр энэ дээр ингээд аюу сайн бодолцоорой. За одоо нэг үгээр хэлбэл одоо танд нэг юм 3 хайрцагтай юм ирээ гэж бодъё. Зүгээр та нэг өөрийнхөө нөгөө замнал дээр ингээд дүүцүүлээд бодчихороо. За 3 хайрцагтай бэлэг зүгээр л бэлэг. За зүгээр нэг юм 3 хайрцагтай юм ингээд танд хаягдаад ирээ заа юу. Тэгэхээр та тэрийг нээх үү, эснээх үү гэдгээ маш сайн бод гэж байна. Үнэхээр зүрх сэтгэл чинь догтлоод заавал нэмэр санагдаад ингэж байгаа бол тэрийг нээж харж болно. Гэхдээ нэг ганц нэг хоёр нь бол танд ерөөсөө тийм ивэлгүй зүйл гэдэг юм хэлээд шүү. За. Энийг ингээд аюул сайн бодоорой. За тэгээд нөгөө таныг нөгөө нэг ингэнэ одоо хороо дэлхийн ингээл танд аюул сайхан ингээл инрээл хайрлал таныг ингээ маш их ингэж хайрлаж байгаа, инэрж байгаа. Тийм учраас нөгөө бити нөгөө нэг юм аюул их юм асар их тийм цээж өгшөөсөн гомдлоо бити ингэж нөгөө хадгалаад яваад байгаа ч гэж. Гарахын гарга, хаяхын хай. Оста үнэхээр дэлбэрхээд байгаа бол яг тэр гомдоосон хүндээ үйл тавилангаа хэл. Тийм ээ. Бүгдийг ингээ бити ингээд нөгөө игшээж бити байлгаач гэж байна. Тэгээд одоо үн ингээд нөгөө танд бол ингэж л байна л да. Танд ерөөсө буруу явсан мөр байхгүй мэн. Маш их тийм зөв явсан, хичээл зүтгэлтэй явсан. Ерөөсө нэг тэгж айхтар хүн амьтанд ч нэг тийм нэг юм айхтар хатуурхал юм бол хийж үзээгүй л хүү юм байна. Тэгсэн байтал одоо ягаад ч юм өөрөө өөрийн чинь эсрэг одоо нөгөө нэг юу сэлэм далаагтсан ч гэд хэлчихээр юм шиг. Тэр сэлэм нь явж өр зөрхлөө нь орцсон гэд хэлчихээр тиймэрхүү юу хатуурхалтай юм сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө ямар ч байсан та хайрлагдаагүй биш, маш сайхан хорвоо дэлхийн хайр инэрлийг авч чадж гэнэ гэдэг нь бол хамгийн их сайхан зүйл байхгүй юу. Тэгэхээр та нөгөө нэг бусад зүйл дээр ерөөсөө огт бити нэг тэгж гундаараа гэж хэлчихээр санагдаад байна. За тэгээд нөгөө юу яал гэж юм да. Ерөнхийдөө нөгөө нэг юм ганцаардмал байдалд ороод ингээд удаад ээж боломгүй байна гэж юм. Үнэхээр бити ингэж ганцаардмал бай, бити гундуу бай,
бити хүний амыг хар гинэ. Одоо хүрээлэл дундаасаа бусдын амыг бити хар гэж байна. Та юу хийх хүсэж байгаа юм тэр юм хий. Юу хэлхийг хүсэж байгаа юм тэр юм хий. Хэл тийм ээ. Ингээд зүгээр ингээд нөгөө хин нэгний амыг хараад ингээд хүлээзнээд байх хэрэггүй гэж. Тэгэл нөгөө хилчмээр санагдаад байгаа мөртлөө хэлэх үгээ хэлж чадахгүй ингээд аман дээр хорцсон байгаад байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр хэл гэж шүү за. Зүгээр хэл, зүгээр ярилц, ойлголц гэж байна. Танд угаасаа хязгааргүй их нөөц боломж болцоо байгаа гинэ. Асар их нөөц боломж байгаа. Гэхдээ таныг одоо яагаад сүүлийн үед ямар их ядраад байгаа юм бэ гэж байна. Зүрх сэтгэлийнхаа хувьд, бие бэлтрийнхаа хувьд маш их юм ядраад байна гинэ. Тэгэхээр энэ өөрөө өөртөө байгаа энэ нэг юм хэцүү ядралаа тайтгарлаар соль гэд бараг хэлчихвэл яг дүүцэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд өөрөө өөртөө хайртай байхын утга учир нь одоо энэ ингээд зүрх сэтгэлийн би хийгээд зүрх сэтгэлийн энэ их ядрал гансрлаа тавьж явуулаач ээ. Үнэхээр хорвоо дэлхийн нэрээс үнэхээр танд маш их юм өгөөж буян хишиг. Өстө танд нэрээс тэ заавчлаар энэ дэр нэг жоохон хатуу гэлэгдэх гээд байх юм. Тэгэхээр нөгөө хүн нөгөө үхээцэх нь гэдэг нэг хүмүүс монголчууд нэг тэгж ярьдаг шүү дээ. Үхээцсэндээ гэд. Тэгэхээр нөгөө хүн болгон нөгөө үхээцсэхэд байдаг байхгүй юу? Хүн болгон үхэлтэй нүүр тулчаад буцаж амьдрээд байдгүй юм. Тэгэхээр энэ дэр нэг юм их онцгой ховор тохиолдолтой хүмүүс сонсож байна. Магадгүй их хүн дээр өвдсөн байх, тэгээд идэгсэн байх. За нэгдүгээрт, за хоёрдугаарт нөгөө маш их зүрх сэтгэлээ шархлуулсан байх. Тэгээд нөгөө өстө энэс цаашаа газар үгүй гэдэг шиг тэгэл за одоо болий, дуусхий, унтий, анирли те ис оршихуй болий ч гэдэг юм уу. Одоо үхээс өөрийг бодохгүй байжгаад нэг юм арай нэг юм оюун ухаан цэлмээд нэг юм гэгээ гэрэлтэй. За өгсөн цаашаа болоод 48 амьдрал байгаа штэ цаашаа алах штэ гэдэг ингээд нэг юм өөрөө өөрийгөө сэтэлжүүлээд ингээд нэг бардам алхаж эхэлж байгаа ийм хүмүүс сонсож байгаа. Тийм учраас та бүхнийг би ингээд зүгээр л хорвоо дэлхийд маш их талархаараа л гэж хэлэх юм бэ. Маш их талархаараа. Таны нөгөө нэг маш их тийм гэрэл гэгээх чинь юу яаж байгаа шүү. Дааж явж байгаа шүү. Ганцхан удаа баярлалаа. Хорвоо дэлхий минь гэд ингээд хилчгэд те танаас нэг тийм айхтар их зүйл болохгүй хаа. Маш их тийм юу яах хэрэгтэй л байна. Талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд одоо нөгөө нэг юу яана гинэ танд ингээд бодохгүй маш их тийм сайхан гэрэл гэгээтэй зүйл ирэн заяа. Одоо ажил хэрэгч хүмүүсийн хувьд наад ажил хэрэгч юм чинь угаасаа одоо бүтээгч байгаа одоо ингээд нэг юм хоорондоо нэг юм уулзалт хуралт цуглаан болоод одоо ингээд нэг юм шийдвэр гаргах гад ингэж байгаа тохиолдол байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр таны тэр бодсон хүссэн юм чинь одоо магадгүй багийн ажиллагаач нэгэд хэлчмээр юм шиг санагдаж байна. Багийн ажиллагаа чинь зорьсон зүйл чинь бүтэн. За юу маш сайхнаар бүтэн. Тэгэд маш их юм одоо нөгөө за эрэгтэй хүн болвол яг өөрөө өөрийгөө нэг тийм маш тийм сайхан джентльмен залууч гэх юм уу гүндүүгүй сайхан эр хүн гэдэг одоо эр хүн шиг эр хүн гэдгээ та мэдрэх болно. За бүсгүй хүмүүсийн хувьд болохоор яа харахгүй бас тийм нэг юм би ч нэмэгтэй хүн штэ гэд ингээд нэг юм сэтгэл ханамж дүүрсэн нэг тийм маш гэгэн зүйл бий болно. За энэ бол одоо болцоо молцоо эсвэл одоо амраг хайртай хүмүүс анхны хариуцлага уулзах юм уу одоо нэг мэдхгүй ямар ч байсан нэг тийм маш юм гэгэн сайхан зүйл болно. За юу бүр өстой хизээж одоо зүүдэндээж төсөөлж үзээгүй тийм уулзалт юм болох гээд шүү. За юу ямар ч байсан ийм гайхалтай зүйл болно.
За тэгээд нөгөө нэг одоо ингээд нэг юм сайхан бүх зүйл нь ингээд нэг сайхан жигдрээд гэрэлтээд ингээд ирэхийн цагтаа заа юу. Та хизээж юу яаж болохгүй шүү. Нөгөө маш их юм төлөвлөсөн байгаа ажлууд байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхэд тэгнэ ингээд ингэн тэгнэ гэд ингээд төлөвлөсөн юмныхаа ерөөсө төлөвлөгөөнөөсөө гажиж болохгүй шүү гэдг анхааруулгыг өгч шүү за. Тэгжээж одоо таны хүсэж байгаа маш том амжилт чинь ирнэ гинэ. Одоо маш том амжилт чинь ирнэ. Энэ дээр болохоор нөгөө юу гэж хэлэх гээд байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалтай байсан хүмүүсийн хувьд мөнгө санхүү чинь орж ирнэ. За юу. Одоо нөгөө банк санхүүгээ зээл хүсэж байгаа юм уу? Эсвэл одоо бусдад зээл өгчөөд тэрийг авч чадахгүй байгаа хүмүүс ээж болно. Тэгэл ингээд ямар ч байсан танд гайхалтай амжилт ирнэ. Бүх юм чинь ингээд бэлэн ингээд окей гэдээ ороод ирэхээр байна. Гэхдээ нөгөө танд ингээд би яагаад эдгэр зүйлийг ингээд хилээд байна вэ гэхээр шүү дээ тийм ээ. Таныг нөгөө нэг одоо нөгөө чин зүрхнээсээ хэн харилдаг вэ гэхээр чин зүрхнээсээ энэ хүн гэд хэлчихээр хэмжээнд нөгөө хүн эс толдогдсон нэгдүгээрт. Тийм учраас би нөгөө ямар ч байсан одоо амьдралын тойрог чинь тасарчаагүй заяа занал чинь гэрэлтэй гэгээтэй ингээд явж байгаа учраас би хайрлагдаагүй, би дордлогдсон, би дундлагдсан хүн гэдгээр өөрөө өөрийгөө хизээж бити унтраагаараа гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө унтрааж болохгүй юм байна. Яагаад гэвэл та тэртээ тэргүй хорвоо ертөнц нөгөө хамгийн гол цөмөн таныг ингэж их сайхнараа гээ гэрэлтэй ингэж инэрч байлгаж байгаа учраас та тэр их юуг нь хайрын дагаараа гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр нөгөө бусдаараа болвол таны нөгөө ажил, амьдрал, карьер, болцоо юу гэдгийг те тэр бүх зүйл чинь юу юм? Зүгээр л нэг сайхан чигдрээд гэрэлтээд ингээд явчихаар хэмжээний байна. Харин нөгөө ганцхан л зүйл нэг л юм дутуу гэдэг шиг нэг л зүйл нь болохоор нөгөө яг өөрөө өөрийн чинь хүссэн бодсон хүн өөрөө өөрийг чинь 100% тэгшэрч харлахгүй байгаа дээр л жоохон хувь тавилангийн наран хөвөлттэй харагдаад байна шүү. За түүнээс бусдаар болвол юу яахгүй гэж. Тэгээд ингээд нөгөө маш их юм амьдралын идэвхээ их сулруулсан байгаад байна шүү гэж. Бити ингэж идэвхгүй бай, бити сул дорой бай, бити гунд бодлоос цаашгүй байгаад байна гэдэг ах юм. Урагшил, хөдөл, яв, гэрэлт, мишээ, цацар тийм ээ бүгдийг хий. Бүх юмаа хийх хэрэгтэй гэж байна. Тэгээд энэ дээр болохоор бас нэг юм юу гараад байгаа байхгүй юу? Бас нэг иймэрхүү төрлийн хүмүүс сонсоод байгаа юм. Одоо нөгөө эс оршихуун тавилан бөгөөд одоо нөгөө юм 6 дахь мэдрэхүү энтертэй одоо ингэж холбогдох гээд хичээгээд байгаа. Өөрөө өөрийнхөө хүчийг ингэж сорж байгаа ч гэдэг юм те. Эсвэл одоо энэ дэр нэг юм буу удхан болох гээд гэдэг юм уу? Эсвэл үзмэрч болох гээд гэдэг юм уу? Эсвэл одоо магадгүй энэ тараа үзрийг сонирхож ярьж байж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр нөгөө ийм зүйлийг ингэж ихлүүлсэн заа юу? Ихлүүлсэн. Тэгээд өөрөө өөрийн чинь дуудсан хүссэн тэр нөгөө эс оршихуун ертөнц чинь чиний дэргэд эргэлдээд байна гэж байна. Тэгээд тэр эс оршихуун ертөнцтэйгөө яаж харьцаж, яаж ингэж үйл тавилангаа солилцож, яаж ингэж гэрэлтүүлж явуулах, яаж тэгшлэх учир ухаанаа олохгүй ухандаад суугаад байна гэж. Тэгэхээр нөгөө юугаар оролдож байгаа айгүй сайн бодоорой. Дими юм дими байдаг шүү. Энийг ингээд нэг жоохон тодхон анхаарч хараа за. Ерөөсөө л гэгээ гэрэлтэй болно. Энэ зүйлийг л ингэж чадчихвал би болчихно гэдэг ганцхан би ингэчүүл би сайхан болно гэдэг ганцхан тэр ухагтхуунаар энэ эс оршихуун ертөнцийн тавилантай холбогдох гэж оролдож байгаа болвол та асар их буруу зүйл хийж байна л гэж би хэлэхэд шүү за. Тэгэхээр энэ дээр ингээд айгүй сайн бодоорой. Айгүй сайн бодоорой. Энэ бол нэг тийм энгийн бус юу гэж хэлж шүү. Энгийн бус анхааруулга байгаад шүү. За тэгэхээр маш сайн бодоорой. За юу. За тэгээд та нар маань өөрийнхөө мутраар хийгч яагаад дутуу дундуур орхисон ажлаа гүйцээгээч. Яагаад
бүх юм чинь байна. Одоо таны хийх гээд магадгүй тэр материалыг авцсан баг. Зурх гад байна уу, оёх гад байна уу, шитгэх гээд байна уу, дуулах гад байна уу, хуурдах гад байна уу, мутарлах гад байна уу, зохиод ичэх гээд байна уу, шүлэг тэрлэх гээд байна уу, тийм ээ. Маш их тийм зүйлийг хийн, бүтээн гэсэн. Тэгчээд тэрийгээ ёор эхлэхгүй байгаад байна. Энийгээ ихэл, хий, бүтээ, гялалц, манд, цэцгэл гэж хэлэх гээд шүү заа юу. Тэгэхээр ингээд л ерөөсөө л өгөгдөл бүх юм нь материал сав одоо юу байх хэвтэй те. Бүх юм чинь байгаад шүү дээ. Ягаад хичээх байгаа юм. Тэгэхээр энэ дээр ингээд жоохон анхаарах хэвтэй байгаад шүү за. Маш их анхаараарай. За тэгээд одоо нөгөө нэг он цагийн тооллыг хизээж битий ингээрээ орхитуулж битий тоолоорой. За юу. За хулган нөхөр бартуулаа луумгаа морхон биш дахиад нөхөхаа гэл те. Ингээл тоолно заяа. Тэгэхэд тэр жил тэгэхэд тэгээгүй байсан бол ингэхэд ингээгүй байсан бол тэгтэл би алдсан даа нэрээ даан чи явда би өстө тэнэг штэ гэдэг ч юм уу. Эсвэл тэр ингээд тэр нэг юм тал ингээгүй байсан болвол би тэгэхэд арай ухаантай алдсан бол гэд ингээд хизээж бити нөгөө гიშгсэн алхсан мөрөө баллах гэж бити хичээ. Нэгэнд болоод өнгөрсөн зүйл. За юу, нэгэнд болоод өнгөрсөн зүйл. Зүгээр л он цагийн хэлхээсэнд ороод урсаал ундраал ингээл явж байдаг амьдрал байхгүй юу? Тэгэхээр дунд нь ингээд нөгөө маш их ингэж таслах гэж зөвтгөл, буруутгал хоёрыг тэнцвүүлэх гэж ингэх шаардлага байхгүй гэж. За юу. Үнэхээр тэгж хэлж байна. Тэгээд нөгөө нэг долоо бодулсан чон гэдэг чтэй тий. Долоо бодулсан чон мөртлөө хизээч амин тасраагүй гэж одоо нөгөө өөрөө өөр дээр чинь ингэж онилцсан бас нэг юм сум байгаад шүү. За юу. Өөрөө өөрийг чинь маш их тэгж доошоо орохыг, дутуу дундуур явахыг, нүдний гал цог нь буурахыг, зүрх сэтгэлээ шархлуулахыг, гунтахыг, буцаагаад тусламж гуйхыг хүсдэг хүмүүс их байгаад шүү. За юу. Тэгэхээр өөрөө өөрийн чинь зүг ийм сум ийм онилоотой байгаад шүү. Тэгэхээр ингээд асар сайн ийм ухаантай байгаараа гэдэг мессежийг хэлээд шүү. За юу. Өстө үнэхээр энэ бол нэг тийм энгийн бус тохио шүү. За юу. Тэгэхээр ингээд нөгөө маш сайн бод. Үнэхээр хэн нь ямар бэлээ, хаанаас юу ихэлсэн бэлээ, миний алхсан мөр ямар бэлээ, яаж байгаа бэлээ те. Ингээл нөгөө А, Б, В, Г 1 2 3 4 гэдээ дугаарлаад бодоод ирэхин цагт танд угаасаа энэ бүхний төгс хариулт нь гарна гэж. За тэгээд та нар маань ингэнэ юу ячмаар л юм бэ шүү. За эцгийн голомтыг ариусгачих. За юу. Эцгийн голомтонд ариусгал хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө баг балчир үеийн тим нэг юм яах вэ? Энэ нөгөө юу яасан л хүмүүсээс сонсож байгаа байхгүй юу? Бага насндаа нэг тийм үнэхээр нэг тийм 100% бэлгцэн, хандсан, сэтгэл дүүрэн, сэтгэл амгалан ингэж явсан одоо өөр үндэс бод их цөөхөн байгаад байгаа байхгүй юу? Хүүхэд насных нь үйл тавилан нэг тийм бас нэг тийм гэгээ гэрэлтэй байчаагүй юм шиг нэг тиймэрхүү байгаад байна. Нөгөө нэг алтан дундж яваад ирсэн гэдэг чтэй тий. 4 ч биш, 5 ч биш, 3 гэдэг шиг тий. Яг тэрэн шиг л ингэж явж ирсэн хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө эцгийн голомтын ариусгал гэдэг юм яхаарахгүй хэрэгтэй юм байна шүү. За тэгэхээр эцгийн голомтын ариусгалыг заавал хийлгээрээ тэгжээж ингээд нөгөө заяа мөрн нэгээ цаашаагаа тэгшэрч ингэж алхана гэдэг юм хэлж шүү. За юу. Тэгэхээр та нар маань нөгөө нэг одоо ингээд энэ уншлагыг ингээд сонсох ёстой болоод л ингээд сонсож байгаа. Тийм учраас нөгөө хэлсэн гарсан юм болгоныг ингээд нэг өөрөө өөрийнхөө замнал дээр, өөрөө өөрийнхөө амьдрал дээр буулгаад ингээд юу яагаад үз. Буулгаад ингээд тогтоод үз заа юу. Тэгэхээр та бүхэнд маань хариулт нь гарна гэж. За тэгээд нөгөө нэг юу ерөөсөө та нарт маань ингээд нөгөө нэг зүйлийг л анхааруулад байна л да. Нөгөө маш их тэгэж нөгөө хүсэж хүлээж зүтгэж зорж хүн зорилготой нэг юм үнэн хүмүүс байгаад байдаг шүү дээ тий. За би ингэвэл би заавал энийг хийн, би заавал ингэх ёстой гэл ингээл эцсийн зорилголуугаа алхаад ядраад зүдрээд одоо зоос мөнгөө үрээд гэдэг юм уу тий.
одоо өөрөө өөрийнхөө нөгөө цогцолж явах хэвээр гал голомтыг орхиод зүтгээд гартал одоо нөгөө өөрөө өөрийн чинь тийж туулж гарсан одоо хичээж олсон юм чинь ерөнхийдөө нэг юм үүдэн хуврын зайтай байсан юм шиг магадгүй танд санагдах бах. Одоо нөгөө юуны төлөөч би ингэж зовсон, юуны төлөөч би ингэж ядарсан, хаашаал ингээд жингүүдэд унчих юм шиг тэгж өөрөө өөртөө чинь ингэж мэдрэгдэх байх. Гэхдээ энэ бол нөгөө зөвхөн төр зургийн юм бодол гэж шээ заа юу. Ингэж маш их хичээл зүтгэл гаргаж ирсэн замаараа цаашаа алхаад цаана байгаа тэр хаалгыг нээгээч гэж. Тэрийг ингээд онгоолгоод хараач. Тэнд ингээд асар их тийм гэгэн зүйл байгаа гинэ. Маш их гэгэн зүйл байгаа гэж байна. Гэхдээ яагаад ч юм та бүхэн маань өөрөө өөрийнхөө амьдралын замналыг нэг юм урт удаан биш гэж боддог хүмүүс сонсоод байгаа байхгүй юу? Юу ч тохиолдож магадгүй яаж ч юм бэлээ гэсэн нэг юм хит их болгоомжтой хүмүүс бас сонсож байгааг үсэхгүй. Тэгээ тийм хүмүүс сонсож байгаа учраас нөгөө бас энэ ингээд төлхөн дээр бас ингэж харуулад байх өндөр магадaltaй байхгүй юу? Тэгэхээр та нар маань нөгөө нэг оршиж байгаа болвол хүмүүн заяага идэл орш. Үнэхээр хангалттай, урт удаан, тавилан зайтай, гэгээ гэрэлтэй, сайн сайхан амьдр заа юу. Хизээч оршиж байгаа болвол хизээч бити эрс оршихын тухай бити бод. Үнэхээр бодогдоод ингээд салахгүй гуниглаад байгаа бол танд нөгөө асар их тийм хатуурхал үйл тавилан ирсэн учраас та нөгөө эрс оршихын тавилангийн тухай бодож байгаа юм. Одоо тэнгэр болохын тухай хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүс бас өөрөө бас ингээд эрс орших уу болчих юм шиг, араас нь нэг өдөр буцчих юм шиг, урт удаан насалж дийлэхгүй юм шиг ингэж боддог болчдөг байхгүй юу. Тэгэхээр эдгээр тийм хүмүүс бас сонсоод байхыг үгүйсэхгүй. За тэгээд та нар маань нөгөө нэг газар тусын эздээр бити оролдоорой. Жижигхэн өгөр шавж байсан ч гэсэн тэр чинь одоо энэ газар тусын эзэд шүү. Эзээч тэр нөгөө их сайхан байгальдаа явж байгаа, хангаадаа явж байгаа тий. Тэр жижигхэн шавжийг жижигхэн гэлтгөө бити устгаарай. За яг хөө тэр өргөө гэрт чинь одоо ингээл элдв бусын ялаа шумулч гэдэг юм уу те. Одоо шавж нөгөө юу илээ жом бисаач гэдэг юм уу те. Тиймэрхүү юм бол юу яаж болно? Устгалд оруулаад ингээд цэвэрний ба ингээд байгаад хад болно үгүйсэхгүй заа юм. Харин нөгөө байгальд байгаа амьдралыг, байгальд байгаа өвлийг хизээж сүтгэж болохгүй шүү за. Ягаад ч юм танаа удам мөксанаасаа энэ газар тусын эздээр их оролцсон юм байгаад байна. За юу. Гэхдээ нөгөө өргөө гэрт чинь юу яаж магадгүй. Бүрхсэн тэнгэр гэж хэлчихье заа юу. Одоо нэг юм бүрхсэн тэнгэрийн зураг сэлмэг нартаа биш нэг юм жоохон бүүдгэрхээ нэг юм сонин зураглалтай юм одоо өргөө гэрт чинь байгаа бол за юу. Шаардлагатай бол та нар маань хувийн шинжилгээ авч болно. За яах ёстой, ийх ёстой би тэрийг чинь ингээд хэлээд өгч болно. Гэхдээ та нар маань за тэр уншлагын тэдгээр групп шүү гэд ингээд хэлээрээ заа юу. Тэгэхгүй бол би нөгөө асар олон уншлага оруулдаг. Тэгээд аль нь юугаач яриад байгаа би мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр эдгээр болгоныг ингээд өөрөө өөрсдөө юу ягаарэ бодолцоорой гэж хэлэх гээд шүү. За тэгээд та нар маань одоо нөгөө ерөнхийдөө сэтгэл санаа гундуу тэгээд дээр нөгөө нэг элдв бусын хорт зуршил муршил ингээд хэрэглээд байдаг ч гэдэг юм уу. Эсвэл буруу хооллолт одоо ингээд би чинь тохирохгүй штэ гэж яхад нь өөрийгөө төвчж чадахгүй ингээд буруу хооллолт элдв бус юм хийгээд яваад хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нөгөө анх эхлээл нөгөө төлөв тавьж эхлэхэд гарсан штэ тийм ээ. Та нар ингээд хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө хайрлах хэрэгтэй байна гэд хэлсэн штэ тий. Тэгэхээр та нар маань ингээд заавал өөрөө өөрийгөө хайрлаарай заа юу. Ягаад ч юм ингээд юу яатсан л хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Маш их тийм өөрөө өөрийгөө ялан дийлж чадахгүй байгаа нэг юм болсон болоогүй хорт зуршлын үйл тавилантай холбогдоод тэгэхээр өөрөө өөрийгөө л хайрл. Тэгээд нөгөө хизээч нөгөө бусдад байж тээ тийм ээ. Хизээч бити гундаж харагдаарай заа юу. Одоо нөгөө нэг үгээр хэлбэл одоо яг нөгөө маш их тийм сайн сайхан нөхөрлөл бол танд их өгөөчтөө таныг бол хайрладаг инэрдэг тийм байх шүү гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ нөгөө тэр чинь 100% гэсэн үг шүү байхгүй юу. За нэг
80% 90% ч юм уу тэгж ингэж хайрлаж инэрч ийлээ заа юу. Тэгэхэд хүн өөрөө өөрийгөө л 100% хайрлах инэрх тийм боломжтой. Тийм учраас нөгөө хизээч нөгөө гундаж бити ингэж харц бүүдгэр бити харагдараа гэж шүү. За юу бусдад маш их тийм юу шүү. Гэхдээ нөгөө юу л гээд ах юм. Танаа өргөө гэрийн чинь өвөл тавилан бол одоо их гэрэлтэй гэгээтэй болж эхэлж байгаа гэж энэ заа юу. Тэгээд нөгөө ягаад ч юм одоо тэр өргөө гэртээ нөгөө нэг алхаж ирэх замналыг нь засаач гэж. Өргөө гэр чинь нөгөө нэг юм энерги сайхан одоо тэн дотор ингээд нэг юм өгөөж буян үйлэн дэлгэрээд гэрэлтэд байж байгаа л гэдэг ах. Энэ одоо ямар сонирхолтой юм бэ? Эсвэл одоо энэ дээр нөгөө юу яасан байж магадгүй шүү заа юу. Та нар маань болохоор одоо нөгөө өргөө гэрээ маш их энергийг засъя, сэлби, инги тгийгээл одоо өөрөө үйл тавилан гэдэг юм өрөөл бусдаас ингэж заслуулдаг юм уу те. Тим ингээ авчраад нөгөө өргөө гэрийнхаа бүх юмыг тэгшилсэн юм байна дотор талаас нь заа юу. Тэгээд маш их тэгширсэн. Тэгээд нөгөө хамгийн гол нь одоо нөгөө маш их тийм нөгөө атаа жөтөө хэл лам хэрүүл тэмцлийн үйл одоо ингээд юу яагаад байна. Гаднаас нь ингээд юу яагаад байгаа байхгүй юу? Муухай нөгөө хар хилэнгээ гэдэг юм уу атаа жөтөөгөө ч гэдэг юм ингээд цацаад байдаг юм биш үү. За тэгэхээр тэр нөгөө өргөө гэрийнхаа үйл тавилангийн эргэн тойрныг ч хүртэл ингээд бүхлүүлэх элдв бусын муу муухай юмнаас холдуулах юм аа ингээд өөрөө бас ингээд айгүй сайн хийж байгаараа заа юу. Тэгээд бол нэг тэгж их алдаал оноол гундаал ингээд ах юм бол байхгүй болчих юм шүү. За тэгээд ягаад ч юм ингээд ах юм маш их тийм юу ягаа чи. За дандаа л насан турш хүмүүс сонсож байгаа ах тэгж найдад нэг юм яг бодит гарч байгаа юмыг хэлээд тийзаа юу. Ингэнэ хосын хорвоо шүү дээ. Тэгээд нөгөө нэг хосын хорвоо чинь одоо халуун талаа нөгөө нэг дотн харилцаа гэд хэлчихий да тий. Дотн харилцаа маш их юм дутуу дундуур дөлмөг явж байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ их сайхан энэ бол нөгөө нэг юм бузар булаа жигшмэр зүйл бол биш шүү. Тийм учраас нөгөө ямар ч байсан эр хүн сонсож байгаа бол эр хүн байхын утга учир, бүсгүй хүн сонсож байгаа юм бол бүсгүй хүн байхын утга учир. Эр юм хоёр эргэлтэн нэгдэж өргөө гэрийн нөгөө тоонот гэрийнхаа юунд одоо хос багна болж төшиж тулаж ингэж явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан л одоо энэ чинь хорвоод ертөнцийн дээр байж байх ёстой. Тэ ийм ариун зүйл. Тийм учраас нөгөө энэ зүйлийг ингээд юу яах ёстой шүү. Санаашрал дүүрэн ингэж өдөр хоногуудыг үдснээс одоо нөгөө нэг юм айгуу сайхан тийм инрэлтэй дотн хань ижил хайртай залуу сайртай хүн бүсгүй юу гэдэг те. Тэгэхээр эдгээр цэнгэл яагаад ингэж ховордоод байгаа юм бэ? Маш их гайхаад байна шүү. За тэгэхээр эдгээр зүйлийг нэгтгэж яахтар ховордуулаад ах утчиг шалтгаан юу байгаа юм бэ гэдэг юмыг хэлээд байна шүү. За тэгээд нөгөө нэг маш их ингэж одоо нэг харамсалт хийгээд бутсан хүний л үйл тавилан бас ингэж өөр чинь юмыг одоо үйл тавилагч үүсгэр ингэж гарч ирээд байна. Тэгэхээр нөгөө маш их юм гэгэн байгаасай, төлөв төвшин байгаасай, гэгээ гэрэлтэй байгаасай гэдэг юм санаашрлыг бол ингэж юу яагаад ах юм илгээгээд ах юм. За тэгээ та нар маань юу ягаарэ? Толгойн 3 чулуу шиг эгчдүү 3 байгаа болвол те ах トゥ 3, эгчдүү 3, айлын 3, эсвэл амны 3 те илүү дотно тэр бүх юмдаа ингэж айгуу сайхан бүхлгөөтэй байгаараа. За тэгээд нэг юм одоо зөвхөн өөрийнхөө ингээд ийм асуудалд ингээд шантраад гундаад явж явахт чинь одоо өр зүрхний чинь одоо өөрийг чинь гэж идэг хүн одоо нөгөө өөрөөс чинь алхамаар алсраад иж магадгүй. Би хаана өвдөж байгаа барьж байгаа, сэтгэл санаа гундаж байгаа, элдв бусын хор цушлал эргэлж хэрглэж байгаа ч гэдэг юм уу те. Тиймэрхүү хүмүүс байгаа болвол эсвэл нөгөө ажил төрөл нь ингээд нөгөө ингэж босож мандаж явж байгаа бол ингээд уруудаад идэг штэ те. Тэгэхээр тиймэрхүү уруудаж байгаа юм байгаа болвол их сайхан тэр хүмүүсээс асууж сур. Та нар минь яаж нээж зүгээр үү? Ажил төрөл чинь яаж юм? Сэтгэл санаа чинь яаж юм? Гэр бүл чинь яаж юм? Үр хөвгт чинь яаж юм те? Ингээд ийм анхаарал тавих ёстой хүн өөрт чинь одоо өөрөөс чинь гадна анхаарал тавих ёстой хүн
нэг байна. За юу маш ойрын хугацаанд анхаарал тавих хэрэгтэй шүү. За тэгээд энийг яах тэр энэ элдв бүсийн хор зуршлын үйл тавиланг юу яах хэрэгтэй шүү. Холдуулах хэрэгтэй шүү. За тэгээд дээр нь ингэдэж шүү. За бүтээгүй гэрлэлттэй холбоотой юм гараад байх юм. Тэгээд нөгөө юу хүн амьдрал дээр нөгөө нэг алдаж онож болно шүү дээ. Хүн ерөөсөө л нөгөө нэг хүн болгон ямар ингээл цаанаасаа за чи ингэж яв ингүүл тэгнэ тэгүүл тэгнэ гэл одоо бүгд өөрөө өөрсдөө 6 дахь мэдрэгүүтэй алдаа оноогоо өөрөө мэдчихдэг байсан бол хүн ерөөсөө л ингэж их алдаж онож гундаж түнэж явахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ дээр болохоор нөгөө юу л яагаад байна л та. Тиймэрхүү нөгөө алдаа оноо байсан ч гэсэн ерөөсөө тэгж гунаж гутрах хэрэггүй шүү. За тэгээд нөгөө өөртөө одоо итгэх ёстой хүндээ итгэж үйл тавилангаа хэлж байгаараа, ярьж байгаараа, хөөрж байгаараа. Итгэх боломжгүй хүндээ итгэл үзүүлж өөрийнхөө үйл тавилан хизээч бити хөөрөөрөө гэж байна. Бити яриараа гэсэн үг шүү. За юу. Тэгээд хорвоод л хийтэй айгүй сайхан тийм уужим харилцаатай, ухаантай, тий маш их юм хэрэг гэрэлтэй байх ёстой байх шүү. За юу. За ингэж чинь уучлаарай өстой нэг жоохон нэг тийм өөрт чинь ингээд сэтгэл чинь таацахгүй нийцэхгүй ийм юм хэлчих гээд шүү. За тэгээд уучлаарай. Тэгээд нөгөө нэг ингээд ах юм одоо өөрийнхөө төлөө нөгөө сэтгэлээ чилээж нөгөө хайрлах инэрх ёстой тэр нөгөө нэг удмын үрс гэдэг юм уу ах トゥ амраг садан гэдэг юм уу тэд нартэй нөгөө нэг ийм ивэл буян гიშгэ ингэж айхтар ингэж сайн өгч одоо нөгөө маш их санаа чилээхгүй мөртлөө одоо хэнийг хүлээгээд байгаа юм бэ гэж байна. Нөгөө мэлмигээ цоортол мэлмигээ ширхтэлгээд хэлж мэрч юм шиг тий. Айхтар ингээл цоо ширтэл хүлээгээл гуняал туняал зөвхөн л тэр хүний төлөө амьсгалж байгаа юм шиг зөвхөн тэр хүн л дэргэдэн байж явах юм бол бүх юм болчих юм шиг ингээд юу яагаад зөвхөн ийм сэтгэлгээтэй болоод ерөөсөө л их утсан байна гэдэг ах юм. За нэг сүүлийн нэг 3 жил гээд хэлчихвэл яадаг бол 3 жил биш үү тий. 3 жил дээр нэмэх нь 2 гээд хэлчихин заа юу. Тэгэхээр 3-5 жилийн хооронд зөвхөн ийм тавилантай ингэж хэлбэлзэж яваад байна гинэ. Яагаад ч юм. Гэтэ бас 3 жил нь илүү тод шүү заа юу. 3 жил дээр нь илүү ингэж юм үзсэн гэсэн үг шүү за. Тэгэхээр нөгөө өөрийг чинь одоо ингэж ах юм. Сэтгэл зүйн тийм асар том юута битта байгаа чи тэгж хэлж байна. Маш их тийм сэтгэл зүйн битта мундаг байгаа чи гэдэг юм хэлээд ах юм. Тэгээд нөгөө одоо магтгүй нөгөө нэг өөрт чинь юу байгаа ах шүү за. 2 дүү. За юу. 2 дүү. Эсвэл 2 хүүхэд нөгөө айгүй их санаа зовдөг чилдэг. Өөрийн чинь төлөө нэг л болж ихгүй байна да. Нэг л хөлөө олохгүй байна да. Нэг л сэтгэл тогтохгүй байна да. Сэтгэл нь одоо ямар байгаа юм бол доо. Өстой нэрээ яа тийм илээ. Яаж туслах уу гэд ингэж хараа байж идэг гинэ. Тэгэхээр нөгөө энэ дээрээ нөгөө яг өөрийг чинь гэж байгаа энэ сайхан юун дээрээ үр үндсийн үйл тавилан удам угсааныхаа энэ юм дээр ингээд айгүй сайхан сэтгэлээ дэвс. Айгүй сайхан санаа бити зовоороо зүгээр шүү гэд ингээд хэлчихээрэй заа юу. Тэгэхээр ингэж их юу яаж байгаа санаа шилж байгаа хүн бол байгаад шүү за. Тэгээд одоо өөр дээр чинь бол хорвоо ертнэс юу хэлж байна вэ гэхээр сэтгэлээ хатамжлаач гэж яа харахгүй тэгж хэлж байна. Одоо ингээд зокс гэж шүү за. Ингээд зокс гэж хэлж байна яа харахгүй. Тэгээд одоо энэ дэр нэг юм өөрийнхөө хувьд нэг юм байр суурь эзэлсэн хүмүүс яваад байгаа байхгүй юу? Магадгүй та эдийн засагч бай, магадгүй та хуульч бай, магадгүй та эмч бай. Магадгүй та мужаан бай заа юу. Тэгэхэд та болвол
эмчээрээ мужаанаараа яг тэгээд алдраараа мөнхөд байна гинэ. Хинч таны нөгөө суудал синтийг ингэж нэг айхтар оролдож чадахгүй. Ягаад гэвэл одоо та нөгөө магадгүй хуульч гэдэг хүн байх юм бол таны хуульч гэдэг алдрыг чинь 1000 мяалаад ч гэдэг юм уу те хизээч арчиж дийлэхгүй. Та хуульчаараа л байна. Та мужаан хийдэг бол таныг одоо нөгөө одоо санаа бодол зөрөлдсөн хүмүүс ч гэдэг юм уу те эн чин мяа вэ штэ яг ч юм хийж байгаа гэж хэлсэн ч гэсэн хизээч таны мужаан гэдэг алдрыг авч тэгж хийсгэж чадахгүй. Та тийм л бидтай хүн байгаад шүү заа юу. Тэгэхээр нөгөө нэг юм өөрийнхөө тавилан заяан дээр талархаач ээ гэж. Талархаач ээ, өөртөө талархаач ээ. Одоо тэр орчлон ертөнц, хорвоо ертөнц талархаач ээ. Тэр нөгөө нэг төлөг эхлэхэд л одоо хорвоо ертөнц таныг маш хамгийн санаараа хайрладаг юм байна гэсэн тийм ээ. Хорвоо ертөнцид ингэж энергдэж байгаа хүн хаач алддаггүй байхгүй юу? Тийм учраас нөгөө хорвоо ертөнцөө талархаараа, өөртөө талархаараа, тавилан заяандаа талархаараа маш их гэгээ гэрэлтэй байгаараа. Тэгээд нөгөө одоо магадгүй нөгөө нэг өөрийнхөө мотроор одоо өргөө гэрээ цэвэрл заа юу. Маш сайхан цэвэрл. Ширээ чинь цэмцгэр байх ёстой шүү. За юу, ширээ чинь цэмцгэр байх ёстой. Тэгтээ өргөө гэрт чинь өрөөл бусдын үйл тавилан бэлэг хадаг гэж авчирсан, өгсөн одоо юу гэдгийг те. Тэгэхээр тэр зүйлээс нөгөө алийг нь ингэж хүртэх үү, алийг нь өргөө гэртээ үлдээх үү, алийг нь гарцантаа гаргаад хаях уу гэдгийг асар сайн мэддэг байгаа ч гэж. За тэгээд нөгөө нэг цаг хугацааны хурд болвол ерөөсөө л хүний амьдралыг хүлээдэггүй шүү дээ тийм ээ. Ингээл урсаал тасралтгүй урсч идэг. Тасралтгүй урсж байгаа. Тэгэхээр нөгөө та нөгөө хаана өөрийгөө гээцсэн бэ? Яг тэр цаг үеэсээ өөрийгөө олоод тэгээд цаг хугацааны үн цэнийг мэдрээд урагшаа тэмүүл, урагшаа алах гэж шүү заа юу. Та өөрийгөө гээсэн тэр газараа таны нөгөө дүр төрөгч нь байж л байгаа гэж. Таныг хүлээгээд байж л байгаа. Хаашаач л урсахгүй, хаасаач л дундрахгүй яг л хэвээрээ байгаа гэж. Тэгэхээр та өөрийгөө өөрчлөх ёстой юм байна. Цаг хугацааны үн цэнийг асар сайн мэдэх ёстой юм байна. Маш их тийм тунгалаг сайхнаар юу яах ёстой гэж шүү. Туулах ёстой замнаас шүү гэж шүү. За юу. Тэгэхээр энийг ингээд аюул сайн бодороо за. За тэгээд нөгөө нэг тэнгэр болсон хүний тавилан ингээл гараад л ах юм да. Аюул сони юм аа. Тэнгэр болсон хүн ямар хүн байгаа юм бол доо. Тэгээд одоо таны юун дээр дэрэгт чинь байгаа шүү гэж. Дэрэгт чинь инэрж байгаа шүү гэж. Хамгаалж байгаа шүү гэж. Тэгэхээр ингээд аюул сайн бодороо за. Тэгээд нөгөө нэг элдв бусын юмнаас нөгөө юу яаж болохгүй шүү гэж байна. Имэж болохгүй шүү. Надаас имэж болохгүй шүү гэдэг ах юм. Тэгэхээр одоо хадд тутны хүнээ алдаагүй би бол ингээд элэг бүтэн эрүүл сарвал явж байгаа гэдэг юм бол одоо энэ нөгөө магадгүй нөгөө нэг би нөгөө хорвоо ертөнц танд бүх юмаа зориулж яана хэлээдсэн шүү дээ тий. Тэгэхээр магадгүй хорвоо ертөнцийн үйл тавилан энийг ингэж толиулж магадгүй шүү заа юу. За тэгээ үнэхээр хадд тутны хүнээ алдсан бол тэр хүн чинь таны дэргэд байгаа шүү гэж хэлүүлж байна. Яагаад тэгэхээр би нэгэд хоёр янзаар тайлж байгаа учраас маш олон хүн сонсож байгаа учраас хоёр янзаар тайлж байгаа шүү заа юу. За ийм байгаад байна. За тэгээ дээр нь бас ийм биш үү заа юу. Нөгөө маш сайхан тоглолт үзнэ гээд заа юу. Тоглолт, кино, уулзалт, ингэн тэгнэ гэсэн төлөвлөгөө. Тэр бүхнийг ингээд айгүй гоё ингээд хичээнгүйлэн бодсон мөртлөө яагаад тэрийг ингээд үнс болоод сарныгаа вэ гэж. Төлөвлөсөн л бол хийдэг байгаа ч гэж. Төлөвлөж дийлээд нөгөө төлөвлөчөөд хийж дийлэхгүй байгаа бол тэрийгээ нөгөө одоо тэгж айхтар нөгөө заавал ингэндээ гэж нөгөө юу яах хэрэггүй шүү гэж. Төлөвлөгөөндөө оруулаад ах хэрэггүй шүү гэж. Яагаад гэвэл одоо нөгөө эн чинь нөгөө бас юм гэдэг чинь учиртай шүү дээ гэдэг л ямиг хэлээд шүү. За. Нөгөө нэг чадахгүй ажиж хүнд нэг юм хуурамч амдалт өгөх чинь бас хэцүү шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан нөгөө яг л нөгөө нэг биелүүлж чадах юм аа л юу амлаж байгаа ч гэж та бүхэнд маань их онцгойлон анхааруулад байна шүү. За юу.
За тэгээд та нөгөө нэг магадгүй нөгөө бурхан номын юутай холбоотойгоор одоо нөгөө өөрөө өөртөө хамгаалалт болгож авсан байж болно. Өргөөгч чинь байрлаж яж болно. Одоо судар ном бай тийм одоо шарын шашинтай холбоотойгоор нэг юм байгаад байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл мөл байгаа болвол тэрийг нөгөө дээдлүүлсэн шиг дээдлээрээ гэдэг юмыг бас анхааруулж илж шүү. За маш их тэгж анхааруулж илж байна. Тэгээд одоо нөгөө нэг юу яаж тань л та таныг нөгөө ганц зүйлийг л ингэж анхаарч авгинэ. Нөгөө бүх ертөнцийн гэрэл ингээд нөгөө нэг зөвхөн нэг хүн дээр тусна гэж байдгүй маа. Бүх хүн дээр ингээд адилхан ингэж тусдгаа. Зам мөрөө заяа тавилангаа яаж тэгшилж явах нь бас хувь хүнээс шалтгаалдаг шүү гэдэг юм хэлж шүү. За юу тэгэхээр одоо зөвхөн одоо нөгөө өөрөө өөрийгөө гундж байгаа юм шиг зөвхөн өөрөө өөрийгөө зовж байгаа юм шиг тиймэрхүү нөгөө нэг юу нөгөө бодол санаа ингэж тийм бодол санаагаар өөрөө өөрийгөө дүүргэж болохгүй шүү гэдэг юм анхааруулах өгч шүү. За юу тэгээд та нар маань одоо нөгөө энэ онцлогтой холбоотойгоор одоо нөгөө нэмэлт асуулт энэ төр байх юм бол нөгөө нэг юу яая ховын уншлага авъя. Тэгээд нэг юм тодруулах юм байна гэдэг юм юу хэлээд нөгөө юу яаж болно. За тодруулах юм авчиж болно шүү. За юу тэгээд за та бүхэндээ баярлалаа. Энэ үгтэл сонссонд тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За та бүхнийг маань чин сэтгэлээсээ хайрладаг хэн байна вэ? Ингээд тэгэхээр гэр бүл чинь таныг маш их хайрладаг гинэ чин сэтгэлээсээ. Маш их хайрладаг гэж байна. За учиргүй л тэгэл зүгээр хайртай шүү дуртай шүү гээл ингээл өнсөж долоогоод л одоо ингээл байнга л ингээл байдаг юм бол биш л те. Гэхдээ нөгөө нэг маш их тийм ерөөсөө л ийм тавилан заяа чинь өөрөө өөрийг чинь маш их хайрладаг юм биш үү. За юу гэр бүл гэхээр одоо эмээ өвөө ээжи аав үр хүүхэд үндэс угсаа тийм ээ. Тэгээд нөгөө юу сайхан хань ижилтэй бол сайхан хань ижлийн тавилан заяа чинь ингэж өөр өөрийг чинь хайрладаг гэж байна. Тэгтээ нөгөө ингэнэ. Тэгтээ та айгүй сайхан ийм ухаантай байх хэрэгтэй хүн байгаад шүү. За ерөөсөө л нэг юм хоёрын хооронд юм дээр ингэж гомдол мэдүүлдэг хүн гинэ. Тэгэхэд тэгээгүй, ингээд ингээгүй, би тэгж чадаагүй. Тэр хүмүүс тийм байхад, тэр хүн тийм тавилантай байхад миний байж байгаа ийм тийм дандаа нөгөө нэг юм бүтэн байсан голомтын үлийг бити ингэж дутуу дундуур болгож ингэж юу яагаад ч буруудуулаач гэдэг имийг гуйж шүү. За үнэхээр тийм. Тэгээд энэ их юм хайр инрэл өгөөж буян ишгийг авч үлдэх гэж маш их зүйлийг ингэж даван туулсан гэж байна. Танаа удам угсаа үүл тавилан маш их юм ирэмгий зөрөгтэй өстө жинхэнэ байлтаад гэдэг шиг тийм зүйлийг ингэж даван туулсныхаа эцэст энэ бүхнийг олж авсан гэж. Хорвоо дэлхий бол инрээгүй гэж шүү. За юу хорвоо дэлхий нэг тэгж за инрээгүй гэдэг нь арай нэг юутай биш шүү. За ингээд тайлбарлаж байна. Нөгөө өөрөө өөрийнхөө чадлаар өөрөө өөрийнхөө битаар ингэж босгосон юу гэж байна. Удам угсаа гэж байна. За юу тэгэхээр нөгөө та бүхэн маань ингэх хэрэгтэй юм байна. Эцэг их өвөг эцэг их эмэг их одоо юу гэдэг тийм ээ. Тэр хүмүүсийг одоо инэрдэггүй хайрладаггүй хатуурхдаг гэж одоо хүүтэн сэтгэлтэй хүнээрхэж ханддаг энэ төр гэж ботхоосоо илүү заа юу. Энэ хүний ноён нуруу байж ич энэ хүний хатан ухаан байж ич өнөөдрийн би ингэж явж байгаа юм байна гэдэг юмыг л ингээд ерөөсөө л айгүй сайхан бодох хэрэгтэй юм байна. Одоо нөгөө одоо нэг ийм үг хэлчмээр юм л да. Хэвтэрнээсээ одоо нөгөө банхар хотож нохоо болвол хэвтэрнээсээ босож хуцсах тийм ээ. Одоо нөгөө нэг юм одоо элдв бусын чон нохоо юу хот руу орж ирж байгаа бол одоо хэвтрэн дээрээ хов гэдээ хасаа илүү эргэж тойж сүрлэг юугаа хамгаалж сүрэг юугаа хамгаалж ингэж очиж ингэж юу яах буцах хэвээр. За тэгээд нөгөө хүмүүн тавилан байх юм бол одоо нөгөө маш их юм юмыг урдах хойдохыг бодож ийж үйл тавилангийн ингэж тэнцүүлж бодож ийж тий. Бараг худалчинд одоо ингэж жинлэж үзчихэд дараад нь ингэж ярих хэрэгтэй шүү гэдэг имийг бас айхтар хэлж яана л да. Тэгээд хороо дэлхий бол яах вэ нөгөө нэг юу
ерөөсөө инэрлгүй орхисон юм бол биш гэж яшүү заа юу. Бүгдээрээ нэг юм сайхан та бүхэнд ингээд өгстой юм уг нь цаг хугацаанд нь бүгдийг нь өгсөн юм байна. Тэгэхээр нөгөө та бүхний маань алхсан мөрөн тэр байсан уу эсвэл нөгөө элдв бусын одоо голомтын үүлийг одоо нөгөө яг адилхан тэнцвүүлж авч явна гэдэг чинь хизээч энэ хорвоо дэлхийг хийх ёстой ажил биш байхгүй юу. Тэгэхээр нөгөө хорвоо дэлхийг хүмүүн болгож төрүүлсэн, өсгсөн, бадраасан тэгэл болоо тэр хүн одоо бүх юмаа ингэж өөрөө авч явах ёстой гэдэг юмаг ингэж юу байдаг байхгүй юу. Тим зарчим баримталж явдаг. Тэгэхээр нөгөө өөрийн чинь үйл тавилан дээр болол өстой гэр бүл удам угсаагаал их сайхан инэр. Тэгээд тэр нэг айхтар ингээд нэг болсон болоогүй гомдол юмаа бас болох ёстой шүү за. Тэгээд ингэнэ маш их тийм нэг одоо хорвоо дэлхий надад ингэж ийм юутай хандаад байна, шудраг ус хандаад байна гэдэг нэг ийм бодол ингэж бодсон байгаа хүмүүс байгаа байхгүй. Гэхдээ та бүхэн ингэж бусдад их шудраг хандсан уу гэдгийг айгүй сайн бас бодолцох ёстой шүү гэж. За юу, айгүй сайн бодолцоод үзээрэй. Хорвоо дэлхий бусад хүмүүс ингэж өөрөө чинь шудраг ус хандсан юм шиг санагдаад ингэ гомдол нэрэд байгаа болвол та өөрөө хүнд яаж шудраг хандсан бэ? Яаж тусалсан бэ гэдэг асуултыг буцаагаад өөрөөс чинь асууж ишүү за. Тэгэхээр нөгөө нэг бүх юмыг ингээд айгүй сайхан юу ягаараа бодоод үз. Жинлээд үз. Жингийн тухай аваад за би ингэсэн, би тэгсэн, хорвоо тэгсэн гэд ингээд жинлээд үзэхээр одоо өөрөө баг ингээд нөгөө юу яах вэ шүү. Ялагдах бах шүү гэж ишүү за. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг ингээд ах юм. Эрэгтэй хүн сонсож байна, эмэгтэй хүн ч сонсож байна тийм ээ. Тэгэхээр та хоёр одоо ирч вэ, эмч вэ, аль нь одоо нөгөө нэг үрийн тавилан гомдоосон хүмүүсээ гэж байна. Уучлаарай яа харахгүй түлгэн дээр ингэж гарч байгаа шүү заа юу. Тэгэхээр нөгөө үрийн тавилан гундаалгаж хоцроосон маш их. Тэгээд тэгж их гундаалгаж, гутаалгаж ингэж дордолж, орхиж, өгөөдүүлчгээд яагаад инэрл хүсэж байгаа юм бэ? Яагаад хайрлагдахыг хүсэж байгаа юм бэ гэж. Гэхдээ яг нөгөө нэг маш их тэгж юу буруу зөрүү үйлдэл хийсэн ч гэсэн халуун голомт руу ч ороогүй шүү гэж. Халуун голомтой хайрлаарай гэж байна. Одоо нөгөө голомт бол одоо нөгөө аягүй сайхан гэр бүл гэдэг юм өөрийг чинь хайрлаж байгаа шүү, инэрж байгаа шүү. Гэхдээ чи өөрөө хайр тааж явах ёстой шүү гэж. Тэгээд ягаад ч юм энэ дээр ингээд нэг юм сонин материаллык зүйл дээр ингээд нэг юм төлхөө нөгөө юу яатсан хүмүүс байгаа байхгүй юу? Ач холбогдол өгдөг гэж хэлчихэж шээ за. Ирж хүн сонсч байсан бай, эмэгтэй хүн сонсч байсан бай. Бүгд эд материалын тийм юутай. Хоббитоо гэх юм чаашаа. Илүүд үздэг гэж хэлчмээр юм шиг. Тэгэл нэг одоо гэр бүл төлөвлөлт гэдэг юм уу эсвэл одоо өр үндэстэй болохоо хоошин тавьдаг ч юм уу те. Тэгээд нэг за энийг хийчүүл ингээл болчихно. Энийг хийчүүл ингэ чинь тэгэл угаасаа болчихно. Энийн ардл гарчвал тэгэл угаасаа гэр бүл өр хөвгт болно штэ гэдэл ингээл нөгөө юу ягаал явж байгаа хүмүүс сонсож байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө алс ирээдүйн чинь одоо ингэж хилээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэр материаллык зүйл бол яг хүний амьдралд угаасаа нэг хэрэгцээтэй чухал зүйл л те. Тэрийг бол би үүсэхгүй. Гэхдээ удам угсааны үргэлжлэл өр үндэс гэдэг юм чинь ямар ч зүйлээр солишгүй тийм баялаг зүйл байдаг. Яа харахгүй. Тэгээд яагаад ч юм энэ эсвэл хэлэхэд ингээд хэл хугармаар тоо гараад байгаа байхгүй юу. Тэгээд одоо өгөөдүүлж ирсэн тийм нэгээр тогтохгүй байгаа байхгүй юу. Одоо магадгүй энэ дээр нөгөө нэг эмэгтэй хүмүүсийн хувьд бол золбож ирсэн ч юм уу те. Өр үндэс болж дийлээгүй. За золбсон байгаах. Би тэгж найдаж би ингэж тайлж байгаа шүү. За золбосныг бол золбсон байх. Эсвэл хүчээр нөгөө нэг өөрийн хүслээрээ өгөөдүүлсэн өр үндэс бас байгаад байна. За юу. Ингээд ийм байгаад байна. За эрэгтэй хүмүүсийн хувьд бол одоо өр үндэсээ орхисон. Одоо нөгөө наад чинь минийх мөн биш ч гэдэг юм уу. Эсвэл юу чийл өөрөө дурандаа болоо эцтэй ч гэдэг юм уу. Эсвэл нь одоо тэр сайхан гал голомт өр үндэсээ зүгээр л юу ч болоогүй юм шиг орхио явцсан. Иймэрхүү асуудлууд бас байгаад иш үзээ юм. Өстө үнэхээр би бол энэ дээр бол би
та бүхнээс уучлаарай гэж би бол хизээч хэлэхгүй. Яагаад гэвэл өргөнцгийн үйл тавилан бол ер нь жоохон хатурхалтай гарч ишээ. За тэгэхээр тэр эд баялгаа ингээд бариад суужий. Тэр эд баялгаа барьж суугаад яг тэрийгээр ингээд нөгөө дэлгэр зэятэ явж гэнэ үү гэдэг юмыг ингэж асууж байгаа аахгүй юу? Би асуугаад байгаа юм биш шүү. За юу. Одоо нөгөө би төлгөө тавьж байгаа юм. Тэгээд нөгөө сонсож байгаа хүмүүст ингэж асуулахыг хүсэж байгаа учраас би тэгж асууж байгаа шүү. За юу. Тэгэхээр нөгөө үнэхэр сайхан байна уу гэж би асуумаар байна. Тэгээд энэ эрэгтэй ч хүмүүс сонсож байна, эмэгтэй ч хүмүүс сонсож байна. Тэгээд үнэхээр юм юутай юм биш үү? За асуудалтай биш үү? Энийг анхаарах хэрэгтэй шүү. Үнэхээр анхаарах хэрэгтэй. За тэгээд дээр нь одоо нөгөө нэг юу яажлаа л да. Энэ одоо эмэгтэй хүмүүс сонсож байгаагийнхаа хувьд болохоор энэ ийм байгаад шүү. За юу. Удам угсааны шүтэж шүншиглэхээсээ илүү өөрөө өөртөө нөгөө нэг ийм шүтээ шүншиглэж гэдэг юм өөрөө өөртөө таацуулж авсан ч гэдэг юм уу нэг юм боломгүй юм авцсан байгаад байгаа байхгүй юу? Уг нь өөрөө өөртөө хамгаалж гэдэг юм өөрөө өөртөө таацуулж гэдэг юм уу тэгж л авсан байх л да. Гэхдээ энэ болохоор нөгөө юм биш байна. Өөрөө өөрт чинь ерөөсөө огт зохихгүй нөгөө юу яагаад вэ? Хүндтэй дэш үү заа юу? Одоо өөрөө өөрийн чинь авсан зүйл. Энэ бол эгэлгүй тийм юр бусын юм худалдаж авсан заа юу? Одоо угар толгой молгоотой холбоотой гэхээс гээд хэлчмээр юм шиг. Тэгээ дээр нь ингээд нэг юм амтны зураглалтай, амтны толгоон дүрслэлтэй тий. Тэгээл нэг юм айгүй нэг тийм сонирсод мэлмийн интертэй холбоотой ч юм уу нэг тийм юр бусын нөгөө хүн болгоны нэг айхтар зүгөөд идэггүй тийм юм худалдаж авсан хүн байгаа бол юу ягарэ? Ховын уншлага аваараа. За энэ бол өөрт ч юм бол би таацахгүй л гэж хэлэх юм биш үү? За юу хүндэтгэж байна. Нөө байх ёстой хүндээ байгаагүй л идэллийг авцсан байгаа даа байхгүй юу? Тэгэхээр айгүй сайхан бодороо за. Тэгээд энэ дээр нөгөө нэг юм ариун сайхан гал голомтой ингэж дутуу дундууруулж одоо нөгөө жаргалд авахын зовлон гэдэг шиг үйл тавилан болгоод одоо ингэж өөрөө нөгөө юу яах вэ дээ? Гансарч ингэж явах үү дээ гэдэг анхааруулгыг өгч шүү. За тэгэхээр нөгөө та бүхэн маань үнэхээр сайхан бодолцоороо за юу. Ягаад ч юм та бүхэн дээр гэр бүл чинь юу гал голомт чинь одоо чамааг чин сэтгэлээс энерж шүү гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг маш их тийм нөгөө нэг маш их гомдол мэдүүлэх байгаад байна гэж би хэлсэн тийм үү. Тэгэхээр ингээд эргээ сайхан бодоод үзээрэй за. Маш их юм нөгөө нэг тэмцэлтэн элдв бусын юмнаас ингэж одоо нөгөө нэг үнгүй юм байдгүй гэдэг шиг те. Тэгээд яг нөгөө нэг маш их юм амьдралын алдаа оноо босол тэмцэлтэн өрнөл дунд ингэж өөрөө ялан дийлж гарч ирэх гэж хичээж байгаа. Өөрийнхөө нөгөө жинхэнэ бор зүрхээр зүтгэж яах гэж хүмүүс хэлэх дуртай байдаг юм байлээ. Тэгээд бор зүрхээрээ зүтгэл одоо ингээл өстөө нэрээ ягааг өгөхдөө хүртлээл ингэж явсан хүмүүс сонсч байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь маш асар олон хүмүүс сонсож байгаа учраас би ингээд юу тал талаас нь л тайлахыг хичээж шүү. За тэгээд нөгөө шаардлагатай бол та нар маань ховын уншлага аваараа. За тэгэхээр нөгөө нэг та бүхнийг ингэж байна. Хар цагааны дэнсэлт сураач гинэ. Яагаад хар цагааны дэнсэлт сурч чадахгүй байгаа юм бэ? Тэгээд нөгөө нэг одоо үнэн үг хэлсэн хүн өшөөтөө, өхөр унсан хүнд нохоо өшөөтөө гэдэг үлээ те. Яг тэрэн шиг ингээд нөгөө яг үнэн үгийг чинь хэлчихэд байхад чинь нөгөө худлаа нэг юм гой сайхан ийм намирсан зүйл рүү гүнгүү те. Зүгээр штэ ийм гой сайхан байсан юм байна штэ. Би ийм шурганд та алдахгүй юм байна штэ, анахгүй юм байна штэ гэдэг ингээд өөрийнхөө сэтгэлийг хуураад сэтгэлийн баяслыг үүдэн хомрын зайдаа идлээ яваад байна гэж. Бодит үнэнтэйгээ нүүр тулаад ингээд босооч гэж юм за юу. Тэгэхээр та нар бол ингээд нөгөө яг нөгөө маш их тийм юу яасан адлагдсан, дордлогдсон, гуньсан, туньсан, ачаа дараа үүрсэн, ядарсан, зүдэрсэн тий зүрх сэтгэлдээ ингээд маш их юм гунцсан, гомдол нэрсэн ийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр болгоныг болохоор одоо нөгөө ерөнхийдөө даваа туулаад босооч гэж. За юу. Тэгээд таны амьдрал дээр нар мандна. Наран мандна. Тэгээд дээр нь биш тэ голомт дахиад бадарна. Нэрээ шүү. Өстө үнэхээр гал голомт өстө үнэхээр цоглог сайхнараа бадарна заа юу. Бадарч эхэлж байгаа юм байна. Үнэхээр шүү заа юу. Энэ өстө үнэхээр гайхалтай шүү заа.
үнэхээр гайхалтай. Тэгэхээр та бүхэн маань эдгээр их сайхан зүйлийг талархаж хүлээж авах ёстой шүү. За. Одоо нөгөө өөр үндэс хүлээж байгаа эсвэл одоо нөгөө нэг юм сайхан нөгөө юу хурж ирнэ. Нөгөө юу нөгөө нар мандсан юм шиг сайхан нэг тийм өстой хүний ивэл буян ишгийг дуудсан нэг тийм хөөхөн хүү төрнө. За заавал хүү гэж тодтоход яхав те үр үндэс төрнө гэж би хэлмээр шүү. За юу маш их дэлгэр заяа. Хаан ч ямар ч тэр төрж байгаа үр үндэстэй бол ерөөсөө ямар ч тийм буруу байхгүй. Гинэн цайлхан аз жаргал ивэл буян эд баялаг аз жаргал те бүр ингээд хүний сэтгэлийг дүүрсэн юм шиг наран мандсан юм шиг хувь тавилан дээр ч н орж ирэн заа юу. Үнэхээр гайхалтай шүү. За тэгтээ нөгөө нэг та бүхнийг би ганц л зүйл гоёх нь яагаад нөгөө нэг ерөөсөө октоосоо нөгөө нүрээ харуулаагүй одоо тэр нөгөө үйл тавилангч нэгэд хийж байгаа бол хийсэн шиг хийчдэг тийм тавиланг зорж очооч. Тэгээл нөгөө нэг юм болсон болоогүй одоо нөгөө нэг айгүй сонин юм нөгөө эмс чуулсан газар бити их очиж байгаараа заа юу. Одоо эмс чуулсан газар гэдэг нь болохоор одоо нөгөө өөрөө өөрийн чинь найз нөхөд ээж болно. Өөрөө өөрийн чинь юм болох болохгүй үйл рүү түлхчээж бас магадгүй шүү. За юу. Тэгээд нөгөө нэг юм альва нэг зүйлийг гарцанд гаргачих гэдэг нөхдүүдийн ийм төлөөсөнд орчоод за ингийн жишээ шүү. За юу. Ингийн жишээг тайлбарлахад гарч шоудын ингээ тгий ууж идий наргид сингийг ингүүтэй одоо өөрөө чи ингээл нөгөө найзуудтай ингээл итгэл уугаал идэл ингээл явцдаг. Тэнгүүд өөрөө өөрийг чинь одоо зүгээр одоо яасан ч байсан хамаагүйгээд хайчдаг. Тэгэл өөртөө цэмцгэр ингээд бүх юмнаас ингээд нэг усаас хуурай гарчдаг тий. Тэгэл энэ өстө шогтцсон ингэсэн тэгсэн гээл одоо нөгөө өөрөө өөрийг чинь ингээл нөгөө асар муухагаар ингэж ярддаг, химэлдэг. Тэгэхээр нөгөө асар их юм хүрээлэлтэй танараа заа юу. Тийм өгөөшн тунж болохгүй шүү. За. Тэгэл сайн шүү гэж гараа атгачлаа л да. Гараа атгаал одоо найз нөхөд гэл ингэж л байгаа. Яг цагаатлахад бол тэд чинь бол хизээч тийм биш шүү гэж анхааруулж шээ. За тэгэхээр айгүй сайн бодороо. За тэгэхээр хүрээлэлтэй айгүй сайн тань хүн гэдгээ ерөөсөө айгүй сайхан танараа заа юу. Маш сайн танараа. За тэгээд нөгөө маш ийм сайхан одоо нөгөө шаардлагатай бол хувийн уншилгаа аваад ингээд илдэг бусан юм нэмж ингээд юу яаж болно сонсоод асуучч болно шүү. За тэр болгоны цааргалгүйгээр би бол хэлээд өгчч дийлнэ. Тэгвэл нөгөө нэг одоо нөгөө цаг маг авъя ингэснээс хойш би 1-3 хоног нөгөө илдэг бусын заслуул юмтай байх юм бол 7 хоногоос 7 хоногийн дараанаас ч юм уу ингэж холбогддог шүү. Тэгэхээр ууралж чадсан хүмүүс бити ингэж холбогдороо гэж би ингэж бичлэг болгон дээр явгон ингэж хэлхий хичээдэг шүү. За тэгэхээр тэрэн дээр ингэж нэг айгүй сайхан бодороо. За юу. За тэгээ та нар маань ингэж шүү. За одоо ерөнхийдөө нэг өөрөө өөргөө айгүй их юм хүчтэй хямртаа би ерөөс юунч сөхөрдгөө нугурдгөө намаа гэдэг хүн байхгүй учраас би өөрөө өөргөө өстой нэрээ ингээл өөрөө өөргөө аваад явдаг ингэдэг тэгдэг гэл ингээл маш их юм амаараа гэдэг юм уу ингээд айгүй том ярьдаг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Яг уу том ярих гэхээсээ илүү нөө дотроо намаа гэдэг хинч байхгүй чинь би айхгүй ичихгүй би ийм байх ёстой гэдэг ингээд өөрөө өөртөө ингээд ийм юу хийцэн байгаад байна. Хайрцаглалцсан байгаад байна. Та хэдийгээр хүчтэй, настаа намтаа, мэлмитэй хүн байсан ч гэсэн та ядарсан байна, бундцсан байна, цөхөрцөн байна. Танд тусламж хэрэгтэй байна гэж би баг хэлэх гээд шүү. За. Яа харахгүй нөгөө айгүй юм цөхрлийн юунд ингээд яамар чимтэй гэд ботцсон байгаад байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр яамар чимтэй гэжсэн ботцсон цөхөрцөн байгаад байгаа хүмүүс байх юм бол хувийн уншилгаа аваад нөгөө яах вэ хүү гэдэг юм аа ингээд асууж лавлж болно. За юу. За тэгээд нөгөө за уучлаарай би ингэж хэлчихье. За нөгөө ягаад ч юм юу яах гэдэг юм. Одоо нөгөө хүн биш тий өөрөө өөрийнхөө моторт за юу. Зүгээр л нэг юм за мөнгөний идэлч гэдэг юм уу, алтын идэлч гэдэг юм уу тий ийм зүйл ингэж аваад зүүсгэж нэг удаадаа ядарч унахад чинь штэ тий юу яа амиж нь хохолно.
За 2 дахь удаа доох болно. За юу. Тэгэхээр нөгөө ямар ч байсан та өөрөө өөртөө зүсгэлтэй байх хэрэгтэй юм биш үү? За мөнгө идэл юу идэл байх тал мөнгө алт 2 байх тал за юу. Тэр зис мисс гуйл муйл элдэг бусын нөгөө бусад 9 эрдэнэт нэгэл ярьдаг шээ. Тэд нар бол хэрэггүй шүү. За алт эсвэл мөнгө. Тэгээд энэ гартаа аваад зүв. Тэрийг амлилт зүгээрээ за юу хамгийн гол нь ингэх шаардлагатай болчиход шүү. За тэгээд нөгөө маш их юм гой байх гал өстой би өстой нэрээ ядраагүй шүү, гундаагүй шүү, туняагүй шүү гэл ингээл нөгөө өөрийгөө батлах гэж бити хичээгээд за юу. Гэл хичээгээл нэг гой сайхан харагдчих гал ингээл ямар ч хэрэггүй гэж шүү. За зүгээр л нөгөө нэг хүмүүн заяата байгаа ч гэж. Заавал тех шаардлагагүй гэж шүү. За тэгээд нөгөө нэг ингэнэ одоо нөгөө нэг юу та магтгүй нэг хүн нэгэ гомдсон заа юу. Тэгээ гомдонгуудаа би л юм хэлэхээр болохоо яж тэг. Би л байгаа болохоор эднэрт гай болж яах гэдэг юм ингээд зөвхөн нэг хүний хатуурхлаас болоод өөрөө өөргөө бити ингэж доош нь нээж хумиж ингэж өөрөө өөргөө бити байхгүй болгоо гэж юм заа юу. Таныг ингээд нэг хүн доош нь унтраал харахад одоо 1000 хүн сонсон заа юу. Бүгдийг ч ингээд нөгөө юу яана гэдэг шүү. Нэг л хүнд гомдонгуудаа тэр хүндээ л гомдооч гэж. Яагаад өөрөө л бусдыг нь хамтдагч болоод байгаа юм бэ? Юу өөрөө л бусд нь тэр үйл хэргийг бити нэл заагаач гэж шүү. За юу. Тэгэхээр энийг ингээд айгүй сайхан бодох хэрэгтэй юм байна шүү. За. Нэрээ шүү. Та үнэхээр тэгээ гомдоод ингээд туниад одоо баг ингээд бүх юмнаас ингээд өөрөө өөрийгөө одоо юу яах гад өөрчлөх гэдэг юм уу? Тусгаарлах гад гэж хэлчмэр юм шиг тий. Тэгээд байгаа даа шүү. За. Тэгэхээр тех шаардлага байхгүй гэж танд хэлж шин. Хосоороо тавилангаараа явдаг шүү. Тэгээд нөгөө хосороо л байх ёстой л гэдэг юмыг л анхааруулж байна да. Ямар ч байсан айгүй сайхан тийм гэрээ гэрэлтэй. Тэгээд нөгөө ягаад ч юм нөгөө өргөө гэрээ эзэнтэй байлгаач гэдэг ах юм. Өргөө гэрээ эзэнгүүдүүлж орхиод байгаа мó эсвэл өргөө гэртээ ороод гуниад туниад байгаа мó гэрэлтүүлж чадахгүй байгаа мó ерөнхийдөө ингээд нөгөө өргөө гэрээ маш их сайхан эзэнтэй байлгаарай гэж. За тэгээд дуучлаараа энэ дээр нөгөө жоох би хаамаа өвдөж байгаа зүвж байгаа тийм хүмүүс байгаад шүү. За би ингээд айгүй юм одоо биедээ инэрлэлтэй бай. Би үзүүлж харуул гэж нэмлэг домдоход оч гэж шүү. За юу. Нөгөө юм багч гэсэн зөөр байгаа бол тэгээд урд чинь зүгээр л тусламж хэрэгтэй байгаад байна гэж. Юу яа. Очоод үзүүл яа харахгүй шүү. За имлэгтэй үзүүл. За тэгээд ягаад ч юм одоо ингээд нөгөө юм өөрийнх биш өрөөлийнх болсон тавиланг дандаа ингэж бодож санаж туниж гундаж явдаг хүмүүс байгаад байна. Тэгэхээр ямар ч юмтэй тэгээд энэ нэг юм айгүй тийм өөрийнх чинь биш өрөөлийнх болсон тавилан л гэдэг хаа. Тэгэхээр энэ нь одоо магадгүй өөрөөс чинь сал сарнаад өөр хүнтэй суусан болоод ингэж толдогдно. Эсвэл нь одоо тэнгэр болсон, бурхан болсон болвол ингэж толдогддог ийм хоёр хатуу зам л байдаг. Тэгэхээр энэ дээр ингээд нэг юм айгүй юм гундуу тоньёо маш их өгүүлж байгаа юм сэтгэлийн гансрал гэдэг юмыг эдэлж байгаа л хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу? Тэгээд ингээд ах юм. Ингэж шүү. За одоо нөгөө маш их тийм нөгөө өгөөж буян ишг нь одоо чамд угаасаа ингээд хорвоодлыг угаасаа чамд ингээд өгөөж буян ишг дандаа өгсөөр л байх юм байна. За юу. Тэгвэл чи тэрийг зөв хүлээж авч чадахгүй дандаа ингээд гомдол нэрэд байгаа шүү. За тэгэхээр нөгөө буцагсдын араасаа бити юу ягаа чи. Үүл бити нэх. За юу. Үнэхээр гойж байна. Үүл бити нэх гэдэг нь болохоор одоо нөгөө одоо харьд дотны хүмүүс чи ингээд бурхан болцсон байж шүү дээ. Тэгэхээр бурхан болцсон хүмүүсийг их тэр их ингээд эс орчхуу тавиландаа тийм ээ ингээд нөгөө асар их юм амгалан тайван нойрсосоо гэж залбирах ёстой болохоос биш би дутуу дундуур явж гин надад туслаач надад бүрэн бүтэн хайр өгөөч надад ингээд юу өгөөч одоо юу гэдэг тий хүмүүний одоо оршихуй ертөнцийн дээрх бүх юм тавилан тэр эс орчхуу болцсон хүмүүсээс гуйж болдохгүй байхгүй да. Тэгэд гуйгаад байгаа юм биш үү? Одоо бид нар яах юм бэ гэж буцаагаад ингэж хариу өгж байгаа байхгүй юу? Бид нар яах гээд яах юм бэ? Чи өөрөө ингэж
амьд хүн аргатай, амьд хүн учиртай гэдэг үг байдаг шүү, тийм ээ. Тэгэхээр тэрийг ингээд аргалаад юу яагаад өөрөө өөрийгөө ингээд зохицуулаач гэж чамаас бүр үнэхээр гуйж. Одоо яагаад ч юм бурхан болсон нэг юм 5 зурглалыг харуулж байна л та. 5 зургал бол байгаад шүү. За юу. Тэгэхээр 5 зургал нь болохоор одоо чиний өвөө эмээ хайртай дотны хүн одоо хэн байдгийг одоо нөгөө найз нөхөд одоо юу байдаг тийм ээ. Чиний одоо бүх юм X одоо юу байдаг тийм өөрөө өөрийн чинь хүрээлэлд яхахгүй нөгөө 5 тэнгэр байгаад шүү. За юу. Бурхан болсон хүний чинь хэлж байгаа шүү. Магадгүй чиний өөрөө устгасан өгөөдөлсөн үр үнсэж байхыг үгүйсэхгүй. Яхахгүй тийм юм байна. Тэр одоо энийгээ болооч гэж. Тэнгэр эцэг бол ер нь жоохон юу та жоохон хилэнтэй байгаад шүү. За юу. Тэгэхээр нөгөө нэг юм айгуу сайхан бодороо. За тэг зөв замлаа олох хэрэгтэй шүү. За зөв замаа олоорой гэдэг имийг өөрт чинь ингээд асар их юм хамгийн санаараа анхааруулж шүү. За юу. Зөв замлаа олоо л гэж. За тэгээд одоо өөрөөр нөгөө нэг нэмэлт мессеж юм байна уу гэдгийг харчаад тэгээд юу ээ да 20 дахь юугаа группээ уншлагаа өндөрлөё. За ингэж байна да хүүхд минь одоо нөгөө юу яал гэж байна да. Ягаад ч юм ижээ аавын голомтыг эргээгүй удсан юм уу? Анхны амьдарч байсан өргөө бууцаа орхитуулж орхисон юм уу? Ягаад ч юм эзэнгүү л тийм юун дээр л очиод байна гэдэг ах юм. Эзэнгүү тавилан дээр л очих болчоод байна даа л гэдэг ах. Одоо эцэг тэнгэр, ижи тэнгэр тийм ээ. Одоо ингээ бүх юм ингээд үгүйдсэн юм уу? Эсвэл одоо нөгөө очихгүй удацсан юм уу? Ямар ч байсан нөгөө маш их тийм энерги хүлээлт байгаад байна гэдэг шүү. За юу төр чинь. Хамгийн сайнаар за би болчлоо доо. За одоо би ханчлаа даа гэдэг ингээд нэг юмаа бариад очтол за юу. Нэг чи нэг тийм айхтар тийм алт мөнгөөр бороо оруулаад ч тийм алт мөнгөөр юу яагаал аадар оруулаад очих хэмжээний бол биш л юм байна л да уучлаарай. Тэгээд хэмжээндээ л за одоо би нэг иймэрхүү нэг бидтэй олчлоо да тий нэг юм туслах хэмжээнд очичлоо ч гэдэг юм уу. За одоо би л нэг одоо л нэг юм сайхан одоо нөгөө торог дурданг нь аваад ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд зөрөөд очлоо доо гэд сэтгэл чинь ханжаад очтол тосхон олдохгүй байх үедээ тий тосхон гарч ирэхгүй байсан юм шиг. Тэгэж их юм хатуурхал үзүүлээд байгаа юм байгаад шүү. За ягаад ч юм тосхон чиний өдөөс гарч ирэхгүй болоод удацсан юм шиг одоо магадгүй ижи аавын голомтыг зүрцэн юм шиг нэг тиймэрхүү хатуурхал ингэж юу яагаад байна. Тэгээд одоо хань магадгүй энэ дэр бас нэг юм хань ижлэн тэнгэр болчоод тэгээд тэр газартаа тэр голомтондоо ч гэдэг юм уу те очиж дийлэхгүй байсан цаг хугацааг өнгөрөөсөн хүмүүс ч бас сонсчлаа байхгүй юу. Тэгэхээр та нар маань зүгээр л ингээд хувийн уншлага аваад ингээд нөгөө нарийн юм ингээд тодруулчаарай за. Тэр группийн тэдгэрийг сонссон юм а ингэж хэлсэн юм а юм учиртай маа одоо би яах вэ гэдэг ингээд юу нэмэлт уншлага авчиж болно шүү. За юу. Түүнээс ч одоо би нөгөө энийг ингээд тайлах гад тэгэхээр бүр айгүй хэцүү юм байна. Энд дэр ингээд 3 тавилан гарч ирээд байгаа байхгүй юу. Юу анхны голомтын үйл юмыг ингээд устгасан орхисон тий голомтоо орхисон. Хоёрдугаарт нь нэг юу өөрийнхөө нэг юм дээр ингээд нэг юм аятайхан очих хэмжээнд хүрчлээдээ гэдэг ингээд яваачтал тосох хүн байдгүй өөрөө өөртөө дэрэгдэж бас нэг сайхан хань ижил үр үнцэн тавилангүй орь нэгээрээ ингээд өргөөгөрөө зэрэг авчиж байгаа юм шиг нэг юм хатуурхал надад ингэж юу яагаад байна. Бүр мэлмэнд минь харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр би үнэхээр ингээд их олон хүн үзэж байгаа учраас би одоо юу л яагаад байх. Гэтэ би энэ хүнийг би бол ингэж хэлнэ. Бараан саарл өнгийн юу хувц хонорт дуртай. За юу. Тэгээд хар сэвлэгтэй. Тэр үсээнийх айхтар өөрчлөлт хийж гэж боддгоо. Тэгээл нэг юм айхтар амьдралын том зорилгогүй тийм хүн байсан. Тэгээд одоо тэр одоо өөрөө өөрийнх нь өргөө гэрийн үйл тавилан ингээд нөгөө
хүн амьдрахгүй болоод утсан юм шиг. Айгуу сонин. Эсвэл нөгөө нэг юм өөрөө өөрийнхөө амьдарч исэн өргөө гэрийг ингээд эзэнгүүдүүлээд орхицсон ч яж магадгүй. Айгуу сонин юм мессеж гарч ийн. Тэгээд нөгөө хань ижлэн тэнгэр болцсон ч хүмүүс бас сонсч байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань зүгээр л яваачих. Хувийн уншлагаараа нарийн мэдээллүүдийг ингээд тодруулчихсан юу. Тэгээ та бүхний маань хувьд ингэж шүү. За юу яа гэнэ. Амьдралд чинь одоо нэг удахгүй нэг юм том юу гарч ирнэ. Юу илээ? Өөрчлөлт, шинжлэлт. Одоо хийжсэн ажлаа болох нь уу, хийжсэн карьераа орхих нь уу, хийжсэн энэ одоо хувийн бизнесээ болох нь уу, эсвэл сурж исэн сургуулаа солих нь уу, эсвэл одоо нөгөө амьдралаа ингээд ийм муухай хүмүүсийн дунд нэгж амьдралаа өрн таран хийжсэнс болиотоо гэд зогсоох нь уу, маш том эргэлт бий болно заа юу. Зүгээр тэрнээс айхгүйгээр ингээд зүгээр ботсноороо хийгээд яв. Тэгээд хорвоо дэлхий өөрийг чинь хүлээж авна. Маш их юм баясгалан чиний чих амартнаа л гэж би хэлэх шүү заа юу. Эсвэл үнэхээр би ам гарч чадна шүү за. Чи эдгээр бүх зүйлийг ингээд одоо нөгөө чиний амьдрал дээр ирэх эрс шинжилтийг хэлээд байна шүү дээ. Тэр нурж унахад хизээч битээ. За юу. Одоо нөгөө шинжилт ирэх гээд байна шүү дээ. Одоо магадгүй чи ажлаас халагдсан ч бай тээ. Ажлаасаа халагдах, хайртай хүнээсээ салах, гал голомт сарнах, шүүхээр орох юу гэдгийг те. Эсвэл нөгөө одоо нөгөө мөрөд тоглоомд одоо мөнгө цасаа алдсан ч гэдэг юм уу. Эсвэл одоо юу гэдэг чинь те. Одоо асар их буруутгалыг одоо чи өөрөө хүлээсэн. Одоо чиний л буруу чи юм тийм юм ингэсэн тэгсэн илээ балаа чи өстө нэрэ даан чи авдаа чи ямаг ингэнэж бодоогүй гэл ингээл асар их дайралтуудыг чи ингээл хүлээгээл ингээл бүх юм чинь ингээд юу яана. Чиний эсрэг болсон юм шиг санагдан заа юу. Тэгтээ энийг зүгээр ингээл яг л энэ цаг хугацаанд ирэх ёстой байсан хатуурхал гэж бодоод ингээл өнгөрөөчих заа юу. Тэгээд чиний чих хамартаад эргээд чи амар амгалан болоод айгүй сайхан тийм гэрэлтэй гэгээтэй болон заа юу. Өстө үнэхээр чиний хүрээлэл чинь өөрчлөгдөн хүн нөгөө одоо нөгөө альва зүйлийг харах өнцөг чинь өөрчлөгдөн бүх юм чинь гоё болон заа юу. Үнэхээр гоё болно. Гэхдээ чамд нэг л юм дутуу байгаад ах юм. Чамайг дэмждэг, хүрээлдэг хүмүүс байгаад байгаа мөртлөө чиний нөгөө хамгийн их хүсч хүлээж байгаа хайртай дотны хүмүүс чинь чамаас нэг жоохон юу яагаад гэж магадгүй. Ойртон ирэхгүй байгаад ах магадaltaа шүү за. Яг чиний хүссэн хүн чинь биш. Өөр бусад хүмүүс ингэж хүрээлэх магадлал өндөртэй байгаад байна. Тэгэхээр яг өөрийнхөө хайртай дотны хүмүүсээ хүрээлэлтэй авъя гэх юм бол одоо нөгөө яах ёстой юм те. Тэр бүх юмаа ингээд нөгөө хувийн уншлагаараа авчих заа юу. Тэгэхгүй бол одоо энэ дээр ингээд нөгөө нэг бүрчлэн одоо ингээ гэхээр айгүй олон мессежүүд юу яагаад вэ? Тэгэхээр нөгөө за энэ дээр ийм байсан юм аа ингэсэн юм аа гэдэг юм аа ингээд өөрөө хэлээд ер нь яах ёстой болоо гэдэг тэр юмудаа ингээд хэлчих юу асуугаад яачих шаардсан шүү за. За тэгээд нөгөө түрүү хэлсэн тийм ээ нөгөө нэг жоохон би ач нь өвдөж байгаа болов зовж байгаа болов те үзүүлээрээ харуулаараа гэд хэлсэн те. Яа харахгүй л тиймэрхүү юмнууд бас юу яагаад байгаа шүү. За тэгээд та нар маань энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд юу яа да? Хувийн уншлага авах нь одоо нөгөө юу Facebook чатараа ч юм ингээд холбогдоод хувийн уншлага авч болно сая юу. Тэгээд нөгөө нэг заавал ав гэсэн үг биш. Гэхдээ нөгөө юун дээр одоо энэ уншлага дээр гарсан тэр бүх юмаа нөгөө нэг юу ягаарэ. Бодолцоод нөгөө нэг АБ-г нэг юм юу ягаад бодоод үзээрэй. За та бүхэнд маань нэг юм хариулт чиг юм гарчих байхаа. За тэгээд бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа баяртай. За ингээд 3 дугаар группийнхаа уншлагыг хэлье. За тэгээд нөгөө юу яаж шүү за. Та бүхний маань хувьд болохоор ерөнхийдөө нөгөө бор зүрхээрээ явж байгаа хүмүүс гээд хэлчмээрч юм шиг л санагдаж байна да. Тэгээд нөгөө би юм үл тоогдсон гэхээсээ илүү нөгөө
өөрөө өөрийг чинь нөгөө бүх юм өөрөө өөрийг чинь ингээд бүх тавилан заяагаа өөрөө даагаад явчихна гэдэг утгаар нь одоо чамд айгүй их юм итгэсэн болохоор ингээд өөрөө өөрт чинь их юм айхтай санаа зовж байгаагүй л байх. Яхахгүй. Тэгээд нөгөө ерөөсөө л нөгөө хинч ингээд нэг юм хайрлчи, инэрчи гээл ингээд өөрөө чинь төлөө ерөөсөө санаа чилээж үзээгүй юм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө чи бүх зүйлийг чи өөрөө ялан дийлсэн одоо нөгөө юу гэж тайлбарлах юм блэ? Борц зүрхээрээ чамлан ирсэн зарилтуудыг чи өөрөө бүгдийг нутраахын нутрааж, ивэн олохын ивэн олж тэгжил ингэж амьдралыг туулж байгаа. Тэгээ яг чамааг нөгөө нэг яг хин харилсан болоо гэд хэлчихгээ тэгэхээр нэг тийм айхтар за энэ нь харилч, тэр нь харилч гэж хэлэх үг бол үнэхэр байхгүй байгаад шүү. За уучлаарай. Яхахгүй тийм байгаад. Тэгээд чи өөрөө ч бас нэг өөрийнхөө амаараа өөрийнхөө тавилан заяагаараа бас тэгж гомдолдогч үе бас байсан баг. Ингэж байгаа аахгүй юу? Эд шидэл гарч ирдэг хүн болвол би ингээд нөгөө бүрэн дүүрэн явахгүй. Ингээд хизээч намайг ингэж байгаагүй, хизээч тэгж байгаагүй, намайг дордолсон, гомдоосон, хинч инэрч байгаагүй, би үл тоогдсон хүн гэсэн юм сэтгэл зүйн хямралтай тийм хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Ягаад ч юм. Гэтэ энэ дээр нөгөө нэг л юм сануулж хэлэхэд байна шүү дээ тий. Нөгөө хорвоо дэлхий одоо нөгөө хайр дүүрэн байна. Хизээч бити юу дундраараа гинэ. Ягаад ч юм чи ингэж бодож ирсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Би ямар ч гэм хийгээгүй. Тэгэхэд бүх хүмүүсийн харц надлуу маш зэвүүнээр харж исэн гэдэг тийм нэг ингэж юу яаж байгаа мэдэрсэн миний өдөөс бас тэгж хийх хүсэж байгаа тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө сайн хүн байх гэж болдгүй юм бэлээ. Тэгэл хүн өөрөө явж байгаа бол би өөрөө явж байгаа л ингээл дуусан даач гэдэг юм уу? Ингэж юу яасан философо дүүргэсэн ч гэлчмээр юм шиг. Тиймэр хүмүүс сонсож байгаа байхгүй юу? Гэтэ нөгөө нэг энэ группийг сонсож байгаа хүмүүс одоо та бүхэн маань ихэд айгүй их гомдсон, тунсан байх. Үнэхээр гомдсон, тунсан хажуудаа хань төшөөгөө нэг тийм хүн хүнээрээ дутдаг хорвоо гэдгийг л одоо энэ төлөвнөөс харж болж лээ л та хүн үнээрээ үнэхээр дутж байгаа юм байна. Үнэхээр дутж байгаа дутмаг. Тэгэд нөгөө нэг яаж харцгаа, яаж хайрлагдахаа мэдэхгүй байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр би нөгөө нэг ганц л юм анхааруулж хэлэх гээд байгаа юм. Та нар маань удам ухсааныхаа нөгөө бүсгүй тавиланг одоо ижигээ. За юу би бол ижигээ л гэж хэлчихмээр байна. За магадгүй одоо ижиггүй нь одоо удам ухсааныхаа эмээ, нагц одоо юу гэдэг тийм ээ их настаа намтаа тийм өөрөө өөртөө чинь инэрл үзүүлсэн хүнийг хизээж бити гомдоогоороо хизээж бити туныгараа за юу яа харахгүй тийм байгаад шүү. За гэхдээ эд шид гэдэг юм бол байгаа шүү. Эд шид бол биелээ шүү. За ингэж юм. Та нар маань нэг намайг ерөөсөө огт сонсохгүй байна. Би гундж гин намайг ингэсэнгүү бос хүмүүс ингээд энгийн байгаад байхад гээл ингээл айгүй их юм сэтгэл зүйн хувьд сэтгэл дундуур байгаад байна. Тэгээд ингээд хайртай татны хүмүүсээ алдсан хар багасаа би өнчрөл гансрал үтсэн хүмүүс чинь нэг сонсч л байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө тэр болгон дээр ингээд нөгөө маш их ингээд нөгөө хоолой дээр нь юм ингээд зурцсан хаашаачгүй наашаачгүй цаашаачгүй ингээд гомдлоо ингээд бүр ингээд бачуурцсан энэ гэсэн бүр ингээд бүр би бүр илэрхийлж хэлж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө та бүхэн маань
энэ их гомдол, тунирхал биш ээ. Энэ бол асар их юм гомдол, цөхрөл, одоо яахаа мэдэхгүй нэг юм гацаанд орцсон. Одоо бүр ингээд гүнзгий амьсгалж чадахгүй, ингээд нөө дээшээчгүй доошоочгүй гэдэг шиг тий. Яг ингээд яг одоо юун дотроо, яг цээжин дотор ингээд юу яатсан байгаа байхгүй. Цээжин дотроо ихссэн, гачуурцсан. Уг нь дээшээ гаргавал бас доошоо гаргахшил болчмоор тий. Тэгэхээр ерөөсөө тийм хийж чадахгүй байгаа. Иймэрхүү гундуу хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө та нарыг маань бол ингэж байгаа байхгүй юу? Шодрог үнэн тий. Одоо мэлмитэй болвол угаасаа бүгд харна. Тэгээд нөгөө хорвоо дэлхий болвол өгөөж инэрлээ өгнө гэж байна. Өгж байгаа гэж байна. Одоо ганцхан Монголд биш. Та нар маань одоо ингэж дэлхийн өнцөг булан бүрт ингээд оршин тогтнож байгаа. Тэгээ тэр их яагаад ингэж гадаадд гарч чадсан тий. Бүр ингэж амьдралын юм хэцүү шаардлага гарч байсан ч гэсэн ямар ч байсан ингэж хилэн дэсийг алхуулаад ингэж инэрлээ үзүүлэл явж байгаа шүү л гэж байна. Тэгэхээр нөгөө та нар маань ерөөсөө энэ дээр бити гундаараа заа юу. Тэгээд нөгөө та нар маань ингэж нөгөө магадгүй би аач нүдж байгаа бол өөрөө өөрийгөө үзүүл, харуул заа юу. Тэгээд нөгөө маш их юм айдас тунд оршиж байгаа хүмүүс байгаад байна. Одоо нөгөө амьдралын утга учир гэдэг юм ээг мэдхгүй, хажуудах хаанijлийн төшөг тулгуур гэдгийг мэдхгүй одоо ингээд нөгөө өөрөө өөрт чинь ямар ч хамгаалт байхгүй байгаад шүү. За тэгэхээр өөрөө өөртөө нөгөө жоохон хайртай бай. Өөрөө өөрийгөө ингээд нөгөө эмчил, инэрдэг бай заа юу. За тэгээд нөгөө нэг хайр татварны хүнээ нөгөө нэг цаг бусаар алдсан хайр татварны хүнээ ерөөсө хамгаалж дийлээгүй маш их сэтгэлийн юм шарах юу готралтаал ингээд явж байгаа хүмүүс яагаад байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө л огт нөгөө нэг маш их юм одоо ингээд өгөөсөө тэгээд өгөөсөө ингэмээр ингээд ингээд хүсэж яхад нь одоо тухайн үед бол ерөөсөө огт нөгөө нэг одоо хорвоо дэлхий ч ингээд өөрөө өөрийг нь сонсоогүй дийлээгүй тэгээд өстө нэрээ бүх юм ингээд унтраал гундуу дутуу болцсон юм хүмүүсээс ч байгаа байхгүй. Тэгээд одоо ямар ч юмтэй ямар сони юм бэ гэдэг ингээд асар их тийм юу гансралд орсон өвдөө зовоо сэтгэл нь ширхлаад. Гэхдээ та бүхэн маань энэ их юм хатуурхал үйл тавилан зүгээр юу яах хэрэгтэй шүү. За 50-аад явуул гэд одоо яг хэлчих гээд тэгэхээр одоо нөгөө яг л нөгөө миний хэлсэн шиг одоо шууд 50 явуулъя гэдэг за яв гэд ингээ явцдаг байсан бол бас л их амар л явахсан баг. Тэгэхээр би шууд нөгөө учиргуул та нар энийг ингэж гээд ингэж хэлэх нь бол надад бол их тийм юутаал санагдаж байгаа байхгүй, хэцүү санагдаж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр болгон ч одоо шууд ингээл хэлсэн бодсноор нь ингээд явцдаг бол бас яах вэ гэсэн. Тэгэхээр нөө тийм амар ингээд бодиулж дийлэхгүй учраас би бас шууд тэгж хэлж дийлэмгүй л байгаад байна. Тэгээд ийм байгаад шүү. За тэгээд та нарыг маань ингэнэ нөгөө хорвоо ертөнц бол нүдтэй шүү гэж. Та нарыг ингээд яагаад ингээд ядарч байгаа юм, зүдэрж байгаа юм те. Энэ бүх юм чинь ингээд уг нь ингээд маш их ингэж байнгын харж яадаг гинэ. Одоо чамаа ингээд асар их өөрөө өөрийгөө тврээд уйлжсэн өдөр шөнө зөндөл юм байна. Ягаад гэвэл нөгөө хинд ч нөгөө гоник ганцарлаа хэлж чадахгүй дотгошоогоо л ингэж уйлдаг, дотгошоогоо л хямардаг тий. Тэгэл нөгөө хамгийн сайн найзтай ч гэдэг юм уу хамгийн сайнаар хандсан инээсэн хүнд нөгөө өөрийнхөө зовлон игээ хэлчихгээ тэгэхээр тэр хүний тоглоо наадхаа болчих юм шиг тий. Тэгэл нэг юм ерөөсөө л ойлголцож ис чаддаг. Тэгэл өөрөө өөрийгөө тэрж уйлдаг, гунддаг, тундаг юм хүмүүс яагаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та нарыг маань ингэнэ нөгөө мотор нь нөгөө нэг ариун бус байна гэж байна. Тэгэхээр та нарыг нөгөө юу яасан гэсэн та нарыг буруутгах байгаа гэсэн үг шүү. За юу тэгэхээр мотор яагаад ариун бус байдаг вэ гэхээр одоо удам угсааны тий өөрөө өөрийн чинь удам угсаа аав ээж өвөө эмээ өвөг эмээ юу гэдэг тийм ээ тэр үеэсээ ингээд мотор нь их жоохон тийм хатуу хүмүүсээсэн гэж байна шүү. За юу одоо нөгөө мотраараа одоо хүн ингээд яаж ч ядарсан яаж зүдэрсэн тий хүнээс хулгай ихгүй тий худлаа ихгүй үнэн байдлаа хэлээд ингээд одоо нэг юм ганц хоёр үр зоосыг аваад л ингээд амьдрын эцтэй тийм ээ. Тэгэхээр тэгхгүйгээр ингээд нөгөө маш их тийм юугаараа мотор нэг шидтэй байсан хүмүүс гэж шүү. Буруу талаараа шүү. За юу маш буруу талаараа тийм шидтэй байсан хүмүүсийн төлөөсөө идэлж явна гэж. Тэр удам угсааны чинь үйл тавилан ингээд өөрөө өөрт чинь нэг чатуурхал үзүүлж байгаа юм байна гэж байна. Тэгээ хорвоо ертөнц бол өөрөө өөрийг чинь удам угсаагч чинь бас харсан дандаа л харж яддаг гэж шүү. За юу одоо тэр удам угсааны үргэлжлэнээ да за яшаа салаалсан да тийшээ салаалсан да гэл ингээд яг хаа танаахан дотор чинь одоо яг л нэг юм удам угсаа үүсгэхээсээ илүү ингээд энэ тентээс ишээчгэл салсан ишээчгэл саринсан тийшээчгэл ингээд
одоо өөр үндэс төсөн ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү юм тал бүрийн үйл тавилан байгаад байдаг гинэ. Танаа одоо дуучлаараа яа харахгүй тэгж хэлж шүү за. Тэгээ тэрнээс болоод нөгөө ерөнхийдөө хорвоо ертөнц одоо өөрөө өөрийг чинь ингэж харж байгаа гэж юм. Тэгээд одоо яа харахгүй л ингэ сонсох хэрэгтэй болохоор л сонсч л байгаа юм байна л та. Тэгээд нөгөө одоо ингэнэ. Удмын их хүлээснээс тавигдаач. Өөрөө өөрийгөө олооч. Дэлгэрээч, цэцгэлээч. Ирэх чөлөөг олооч. Дэвэн нисээч гэж юм. Уужим амьсгаа аваач гинэ. Ухаарл их олооч гэж юм. За юу? Үнэхээр тэгж хэлж шүү. За тэгээд ерөнхийдөө нэг жоохон салангат тавилантай л удан байгаад ах шиг байна да. Тэгээд нэг салангат тавилантай гэдэг нь болохоор одоо нөгөө хань жилтэй нөгөө насан эцэс хүртлээч гэдэг юм уу те, өхөн хөтлөөч гэдэг юм уу те. Нөгөө нэг сайхан ингээд хантайгаа хамтдаа байж дийлдэхүү. Одоо тэгээд нөгөө салдаг сарндаг, гуравдагч итгээд гарч ирдэг. Тэгээд нөгөө юу яадаг? Сэтгэлийн шанал эдэлдэг. Нөгөө хааны жил нөгөө хайр татны хүнээ эрт талддаг. Иймэрхүү хатуурхал үзээд иддэг гинэ. Тэгээд нөгөө энэ удам угсааны үлийг л тэгшлүүлэх хэрэгтэй юм байна да хүүхд минь. За тэгээд нөгөө нэг юу удам угсаа чинь болохоор нөгөө ерөнхийдөө юу яадаг баг шүү. За юм зүрхний асуудалтай маш их юм гинтийн байдлаар өнгөрдөг. Өвчин зовлон гээл нэг юм гээл одоо им дом имлэг домлог бараадаа им уугаал ингээл ийм үргэлжлээд байдаг юм байдгүй. Тэгээд зүрх юм нь ингээ зогсчих гоод байдаг. Ингээл хатуурхал үзэл бүтэн дүүрэн амьсгалж чаддаггүй барьдаггүй иймэрхүү асуудлууд зөндөл байдаг гинэ. Тэгээд нөгөө уг нь ингээд өөртөө ингээд нөгөө нэг иж бүрэн биений шинжилгээ хийлгэж заяа нэгдүгürt хүмүүс минь сонсож байгаараа та нар ингээд нэгдүгürt ингээд яа асуудал үүсэж байгаа бол бие ингээд иж бүрэн шинжилүүл заяа. Бэгүй юу ч байхгүй. Өвчин зовлон байхгүй байна гэж хэлэх бах. Тэгвэл тавилан заяагаа талдвал хувийн уншлага аваараа заяа. Тэгээд ингээд юун болохгүй байгаа юм те. Энийг ингээд айгүй сайхан нэг зэгцээ олох болцсон байна гэж байна. За тэгээд нөгөө нэг хизээч танаа удам угсаа нөгөө юу гэдүүлээ нөгөө атгсан гарч байж дийлээгүй. Бие бинийгээ инрээгүй ч гэж хэлчмээр юм шиг. Уг нь ингээд нөгөө нэг атгсан гар шиг юм бүлээн байсан бол бүгдийг ингээд цөм цохоод бүх гэрлэгийг олох байсан гэж. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө тэгж дийлээгүй юм байна л та. Тэгэхээр нөгөө үжил бодолд нийлдэг юм уу эсвэл өөрөө өөрсдийгээ ингээд нөгөө ойлголцож дийлдэг юм уу ямар ч байсан нэг тиймэрхүү юм хатуурхал байсан гэж шүү. За тэгэхээр нөгөө үзүүлээд эрүүл байх юм бол хувийн уншлага аваарай заа юу. Я харахгүй нөгөө бие ингээд бүтэн онцлогоонд орвол я харахгүй нөгөө нэг юу яагаад вэ? Хатуурхал байгаад байна гэдэг шүү. За үдж байгаа бол үзүүл үнэхээр үзүүл. Тэгээ зүрх юунда гамтаа бай. Нөгөө хилэн уур хилэн үзүүлээд яах вэ? Одоо уужим сайхан амьсгалж дийлээч л гэдэг. Одоо уужим амьсгалж дийлэхгүй байна л гэдэг хаш. Биш үү. За тэгэхээр энэ дээр ингээд аюу сайхан бодороо. Тэгээд нөгөө нэг өөрийн толгоогоороо үүлээ хий гэж байна. За юмаа хий, ажиллаа хий. Чи үнэхээр хийхийг бүтээхийг хүсэж байгаа бол чи маш их тийм заавал нэг хүний удирдлагаарч гэдэг юм уу. Инг тэг гэхээр нь хөдөлдөг биш. Чи өөрөө ингээ хөдөлж өөрийнхөө оюун ухаан толгойг олооч гэж. Яагаад тэрийг тэгж хийж чадахгүй байгаа юм? Бурхан бутаа. Я харахгүй нөгөө юу байгаад шүү. За нөгөө нэг юм хатуурхалтай нөгөө хүний тавилан танаа удам угсаа чинь жоохон хатуурхалтай юм байсан байх шүүгээ хэлээдсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө я харахгүй усын хорлол гэдэг юм бололоо өстой үнэхээр үлийн лүргүү байгаа юм биш үү. За юу. Өстой үнэхээр шүү. За тэгэхээр энэ нөгөө газар тусын үлийг ингээд айгүй сайхан аргадуулаараа та нар магадгүй нөгөө юу яатсан байх. За өвг эцэг дээдсээс өнөд үеэ хүртэл заяа одоо өөрөө сонсож байгаа хүн хүртлээ шүү заяа. Та нар ингээд газар лусыг оролтсон заяа. Газар сэнтийчсэн. Ургасан бутыг устгасан, ургаан модыг тасалсан, залуу зүлцгэн модыг хайр нар хууч цавчсан. Газар шороог нь сэнтийчсэн, уул усыг нь дордолсон. Тэ урсгал усын нөгөө
гарцыг нь өөрчилсөн, совгийг нь өөрчилсөн, булингортуулсан, бузартуулсан. Айгүй нэг тийм айхтар хатуурхалтай. Тэгээд тэр нөгөө байх ёстой юмыг байранднаас нь хөдлөсөн. Магадгүй тийм нүдэн чулуу байсан баг шүү заяа. Нүдэн хар бараан чулуу шүү заяа. Гэхдээ яг нөгөө өнгийн чулууг өөд уруугаа шидэт тоглосон байхыг үгүйсэхгүй. Тэр болвол өршөөж болох байсан тавилаан гэж. Заяа. Тэгэхэд яг тэр нэг нүдэн чулууг хар бараан чулуу шүү заяа. Тэрийг ингээд нөгөө юм хачин ихээр оролдож, үгүйсгэж, устгаж, хөдөлгөж, замналыг нь өөрчилж дахиж хизээж тэр суурин дээр очихооргүй болтол нь өөнтгөлсөн байна л да. Яа харахгүй тэгж хэлж шүү за. Энэ тавилангаа ингэж оролцсноос болоод өнөөдрийг хүртэл бүтэн голом талгаа гэж хатуурах чинь. Бүтэн голом талгаа гэдэг нь болохоор сайхан хань ижилтэй голом талга. Хантай юм шиг ханиг юм шиг. Тэ бүтэн голомт бүтэн хань бүтэн тэгш дүрэн хувь заяа ингэж төлөвдөх байхгүй юу. Тэгэхээр хатуурхалтай мөртлөө бүх хүмүүсийн нүдэнд хичээж амьдэрдэг. Муугаа харуулахгүй гэд тэ одоо ингээл нэг юм болж байгаа штэ за тгий ингийн гэл ингээл дүр үзүүлж амьдрсаар удчээ. Нүдний чинь галчин бөхчээ. За юу. Тэгэхээр ингээд нөгөө энэ бүх энэ хорвоо ертөнцийн үйл тавилангаар хурмастаар тэ газар тусын эздэр оролцсон энэ тавилангаа хамгийн түрүүнд өөрчлүүлээрэй. Тэгээд та нар чинь одоо их сонин удам юм аа. Их сонин хүн сонсоод байгаа байхгүй юу? Ингээд бүх юм чинь болохгүй байж байхад нэг юм баяр ёслолч гэдэг юм уу? Баяр цэнгэлч гэдэг юм уу? Ууж наригч гэдэг юм уу? Тэр юмн дээр бол ингээл хэвээр дэрвэл дэгэлзээл ингээл хэвээр нэрэ бүгдийг ингэж хийж чаддаг. Тэгсэн мөртлөө бүх хувь тавилангаа ингээд засуулаач, ингээд чи аргадуулаач, эний чинь ингэсэн байж тээ, сэндэжсэн байж тээ, яаж байгаа юм бэ гэхээр тэрийг юм чинээ боддгоо. Тийм юу хүмүүс асаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар маань аюу сайхан уужим ухаантай байж энэ үүлийг ингэж сонсоорой гэж биелэх гээд шүү за. За тэгээд нөгөө амьдарч байгаа өргөө бууц байж болно. Өөрийн чинь анхны өргөө бууц байж болно шүү. За юу эцэг эхийн өргөө бууц байж болно. Одоо ямар ч байсан энэ нэг юм өргөө бууцны үйл тавилан тэгшлээчээл гэдэг юмыг өөрөө чинь одоо үргэлжлэл ингэж анхааруулж хэлж шүү. За. Яагаад ч юм энерги нь их унтсан байна, өнгө цус алдсан байна, хатуурхсан байна гэж юм. Тэгээд яагаад ч юм одоо нөгөө нэг өргөө гэрийн үйл тавилан л жоохон хилтгий байгаад байна да. За тэгээд одоо тэргүүнээ их гамнах болсон байж шүү. За. Тэргүүнээ их гамнараа нөгөө элдв бусын нөгөө юунд ороогдох вэ? Тэргүүнтэй гэмтэл авах вэ? Цохилт авах вэ те? Айгуу сайхан тэргүүнээ их гамнараа гэж юм. Мэлмигээ нэг сайхан юу ячаарай. Үйл тавиланг нэг жоохон юу зөв тийш нь эргүүлээрэ гэж шүү. За. Тэгэхгүй бол нөгөө мэлми нөгөө нэг хатуурхал үзэх гэдэг шүү гэдэг шүү. За юу. Тэгэхээр нөгөө нэг мэлми чинь ингээд юу хатуу юу элдв бус өвд зовно гэсэн үг бол биш. Амьдралын юм хатуурхал үзэх гэдэг шүү гэж. За. Тэгэхээр мэлмигээ нэг юм ариун цагаан сүүгээр угаагаараа за. Гэтэ чи юу яах ёстой шүү. За уучлаарай би энэ дээр нэг юм хэлчихсэн. За тэгээд одоо юу яа да 3 дугаар группийнхаа уншлагыг ингээд өндөрлөе л гэж бодож шүү. За юу. Тэгэхээр ингээд ах юм. За танаа удам ухсаанд ч нэ штэ тийм ээ. Эргүү. За эрэгтэй хүмүүс сонсож байгаа бол эмгүү за юу. Ингээд насан өндөр бүр ингээд нөгөө юу яасан хүмүүс байгаад байна нэ. Орчлон ганцаараа туулсан хүмүүс юу. Тэгэл тэр өөрөө өөрийгөө нөгөө юм хитэр ядар зантаа. Тэгэл өөрөө өөрийгөө одоо баг хаан бүх юмыг ингэж мэддэг чаддаг ийм тийм гээд худлаа үнэн сургаал айлтаад л те ингээд яваад идэг байсан хүмүүс байгаад байгаа байхгүй танаа хүмүүс чинь. Тэгэхээр нөгөө хинбэ гэдгийг нөгөө юу ягаараа асуу. Одоо
энэ группийг сонсож байгаа хүмүүс магадгүй залуу зандан настай өр балчир сонсож байгаа бол ижи аав эмээ өвөө голонц эмээ өвөө илэнц юу гэдэг тийм ээ асуу сургал тэгээ тэр хүмүүс чинь ингээд нөгөө өөрийнхөө үргэлжлэх удам угсааг дааж дийлээгүй байжж худлаа сургаалаа альцаарн байгаад хатуурхал үтцсэн. Тэгээд одоо нөгөө яг нөгөө дэлгэрэх цэцгэлэх ёстой үргэлжлэх ёстой удам угсааныхаа үйл тавилаг ингээд нөгөө юу яатсан юм бэ? Огтлцсан юм байна. За юу ингээд нөгөө юм цензур тогтоогоод хаалт хийцэн гэсэн үг шүү. За юу. Түүнээс ч одоо нөгөө магадгүй нөгөө танаа удам угсааг ингэсэн бах. Айгүй том юм хараалцдахын үйл хийсэн биш үү? Удам барьсан хараалцдахаа л гэж магадгүй шүү. За юу. Гэхдээ удам барьсан хараалцдахын үйл бол байгаа. Тэр бол зүгээр л ингэ тасалж болох тавилан байхгүй юу? Тэгэхээр нөгөө өөрийн чинь өвгдөцийн үйл тавилан зүгээр л нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг үзэл бодол яг нөгөө нэг миний л зөв гэсэн тавилангаа үр үндэстэй өвлүүлж үлдээсэн шүү. За юу. Эсвэл үнэхээр өвлүүлж үлдээсэн. Энийг л мөрд тэгэл болоо гэдэг нэг юм. Тэгээ тэрийг мөрдөөд тэр нь ингээд нэг юм тэгширж өгөхгүй байгаа юм байгаад байна. Тэгэхээр танаа удам угсаанаас чинь за юу. Одоо магадгүй шүү. Одоо энэ группийг сонсож байгаа хүн та өөрөө байж болно. Эсвэл одоо таны үр үндэс за юу. За үр үндэс одоо нөгөө тантай дүүмэд за өөрөөс чинь дүүмэд тийм хүмүүс ч юм уу те нэг юм байгаад байна. Энд юу болохгүй байна. Яг ингүүл дээр юм байна гэд нөгөө цамлаа засах гад гараад ирж байна. За юу. Айгүй гоё. Би өстө үнэхээр талархаж байна. Би энэ тавиланд өстө үнэхээр талархаж байгаа шүү. За юу. Тэгэхээр нөгөө энэ яг ингэж хэлж байна. Яг ийм биш байна. Ингээд байна. Тэгээд байна. Тэгжээж л одоо яг ингэж л гарч ирэх юм байна. Гэт бүр ингээд нөгөө нэг юм. За магадгүй би энийг бол нэг юм юу төрөнлөгч хэлдэг шүү. За. Зүгээр нэг тийм нөгөө лам мам ч юм уу те нэг үзмэрч ч юм уу те тийм хүн бол биш ээ. Энэ юр бусын хүн төрнө. За одоо өвөд онготоо авдаг байна уу? Үйл тавилангаа хилдэг байна уу? Зүгээр л гараас нь зүгээр ингээл нөгөө юм зүгээр ингээл юу ихшиглэн заа юу. Үнэхээр тэгж ингэж удам угсаага дээдлж байгаа, дэлгэрүүлж байгаа юм үр үндэс байдгийн болвол заа юу. Та нар минь өстө үнэхээр дэлгэр заяанд нь хүлээж аваарай. За. Түүнээс ч одоо нөгөө гэхдээ нөгөө нэг бүх юмараа дараа сэвтээгээд ингээ унтраач да. Тэрийг бас их онцгойлон анхаарай шүү. За юу. Яа харахгүй энэ өстө үнэхээр энэ газар лусын үйл тавилангаа одоо нөгөө юу яах хэрэгтэй. Газар лусын үйл тавилангаа заавал аргатвал эхний ээлжинд тэгээд одоо баг хувийн уншлага авал би баг нарийн хилээд өгчин заа юу. Тэгэхээр нөгөө энэ группийн дээр ингэж гарсан юм аа. Энийг ер нь явах вэ гэдэг юм аа ингээд асууж болно шүү. За. Нөгөө өмнө надаас нөгөө үйл тавилангаа сурцсан хүмүүс ч асууж болно. Гэхдээ нөгөө үйл тавилангаа хийлгэсэн хүмүүс бол юу яаж болно шүү. За юу. Тэдэрт бол нэг айхтар хамаатай биш. Ягаад гэвэл бүх юма даатгаад ингэсэн. Тэгээд энэ группийг чинь их олон хүн сонсож байгаа учраас зөвхөн урт чинь холбоотой гэсэн үг шүү. За юу. Гэтэ нөгөө энэ дээр ингээд би нөгөө нэг л юм хэлчихье. Ингээд энэ удмын эмсэн их ачаа үрдэг гэж хэлнэ шүү. За. Маш их юм зовлонтой, гачлантай. Маш их зүйлийг үрдэг эмэгтэйчүүд нь. Нэрээ шүү. Тэгээд нэг юм хань тушгийн юу үйл тулгуур дутуу тэгээл аюу хэцүү яагаад байна да. Тэгээд за та бүх маань тэгээд нөгөө юу явуулна. Ховын уншлага авахар байвал нэмэлтээр авч болно шүү. За. За тэгээд өөр нэг анхааруулах юм юу байна мэн гэдэг талаас нь нэг харчаад тэгээд бүгдээрээ юу уншлагаа өндөрлөё. За ингэж байна. Тэжээвэр амьтантай нөхдүүд байсан байна л да. Тэжээвэр амьтанд тэжээдэг нөхдүүд байсан юм байна шүү. За юу. Тэгээд тэжээвэр амьтнаа алдаа туусан уу
тавиад дуусна уу? Эсвэл бусдад өгсөн үү? Буруу юм илээ тэл гэж. Айгүй буруу юм исэн л гэж. Тэгээд нэг хууль шүүхийн асуудлаар орж байгаа те. Ийм хүмүүс байх юм бол хувийн уншлага аваараа. Яхахгүй нэг хууль шүүхийн асуудалд орооцох гоод байгаа юм байна да. Гэтэ нөх юу яагаад яах вэ? Гундаад яах вэ энэ дээр за юу. Тэгээд нэг ингэж байна. Амьдрал бол их урт удаан үргэлжилнэ нэ цаг хугацааны хувьд. Богинохын юм шиг мөртлөө урт юм шиг мөртлөө богинохын амьдрал шүү гэж байна. Тэгэхээр нэг юм ганцхан удаагийн ялалтаар одоо чи магадгүй нэг юм карьер өсөөд нэг юм за одоо нэг юм юуны за чи мэрэгчлэлтэн байж байгаад нэг юм ахлах мэрэгчлэлтэн болчлаа. Ахлах байж байгаад чи нэг SEO ч юм уу те нэг юу болчлоо гэж бодъё л доо. Нэг албаны дараах албаны захирал ч юм уу те. Чи ийм жижигхэн юмараа чи яаж ингэж хор ертөнцийг харж идэж байна гэж. Чиний карьер ийм жижигхэн чиний бодол ийм өчүүхэн байсан юм уу гэж асуугаад байна шүү за. Тэгэхээр ингэж оюун ухаандаа бод тэр бүх хүмүүсийг дэлгэр заяанд нь тэгшрүүл за юу. Тэгэхгүй бол одоо яг тэгж жижигхэн ботсон шигэ жижигнэрээ дууснаа гэж анхааруулж шүү за. Энэ бол өстой яа харахгүй шүү за юу. Үнэхээр бодолцоод үзээрэй. Яа харахгүй шүү за. Тэр нэг юм юу юм захирал гүйцэтгэх захирал юу юм тэр бол байдаг л нэг мэст орж гарч л байдаг. Хинчгэл гэсэн ороод хинчгэл гэсэн гараад тэгэл бүгд хусагтаал ингэж байхгүй л болдог тавилан шүү. Тэгэхээр нөгөө яагаад ийм жижигхэн юм дээр ингэж сэтгэл ханаад ингэж өөрөө өөргөө хөөрцөглөд байгаа юм бэ гэдэг юм анхаарал өгөөд шүү за. Тэгэхээр айгүй сайн бодороо за юу энэ бол тоглоом биш шүү гэдэг гэж байна. Харин чи тэр SEO болчлоо гэж томрохынхаа оронд дагаа бүрдүүлээд ингээд ийм атгсан гар шиг чиний төлөө ингээд бүх имиж нь хийж явах хэмжээний тийм их сайхан дэлгэр зайг бүрдүүлээч тий ажил дээрээ ч тэр амьдрал дээрээ ч тэр за юу одоо ингээд нэг за нэг юм гэр бүл байлаа гэж бодъё л доо за 92 нийлээд өрөөнд төрчлөө за хадам тал чинь одоо өрөмжийн тал чинь ингээл нэг ийм хүмүүс байгаад байгаа шүү дээ тэгэхэд чи гол цөмөнд байгаа байхгүй юу одоо чи одоо яхахгүй өрөөндийн төрүүлсэн тий тэр талдаач хөндлөгчмээр өөрийнхөө удамг санд хөндлөгчмээр тэгэхэд л чи тэн дээр ингээд нэг зөв ийм юу маневр хийж чадахгүй бол чи хинч болно. Тийм учраас нөгөө чи бүгдийг ингээд ийм атгсан гар шиг ингээд ийм зангадаад ингээд нөгөө бүгдийг эвлүүлж чадвал чиний тавилан зай чинь гэрэлтнэ гэж байна. За юу маш их гэрэлтнэ гэж байна. Тэгэхээр нөгөө хадамдаач нэр хүндээ алдчихдаггүй нөгөө юу өөрийнхөө удамг сандч нэр хүндээ алдчихдаггүй бүгдийг ингээд ийм эвсэх зүйлэн байлгаач гэж. Тэгэл нэг өөрөө өөрийгөө л нэг ийм баатар болчлоо ч гэдэг юм уу. Тэгэл нэг юм яах чагаа мэдхгүй хүн амтныг дордлоо ч гэдэг юм уу. Ингээд байх ямар ч шаардлага байхгүй шүү гэж. Хэрвээ тэх юм бол одоо нөгөө юу янаа л гэж шүү. За их юм муухай үйл тавилан л одоо өөрөө өөрийнхөө зам мөрийг хилтгэдүүлнэ шүү л гэдэг анхааруулгыг өгөөд шүү. За юу. За чи их мэлмийг л харилж инэрж явах хэрэгтэй хөхтэй байгаа тийм шүү. За. Тэгээд нэг өөрөө өөрийнхөө нөгөө за юу яагараа 3 дахь өдөр за одоогоос за 3 дахь өдөр 3 сард за юу 3 сарын 3 дахь өдөр гэдэг ч юм уу те яг 3 дагтсан өдөрт чи өөрөө өөрийгөө инэрх ёстой шүү л гэж. За юу энэ бол их юу таа шүү. За онцгой анхааруулга шүү. За тэгээд нөгөө хизээч нөгөө нэг юм хатуурхалтай үйл тавиланг ерөөсөө октоосон бодож болохгүй шүү гэж шүү. За за өөр нэг ганц хоёр юу нэмэлт авчаа тэгээд бүгдээрээ юу яа уншлагаа өндөрлөө. За юунд зурж байгаа юм бэ? Ямар ажил алба, ямар сурлага юмд зурж байгаа юм бэ? Тэгээд нөгөө нэг юм хүний амиар олдсон ч гэдэг юм уу? Одоо нэг уулзч чадаагүй хүн ч гэдэг юм уу те? Тиймэрхүү тавилангаар ингэж юу яаж болохгүй шүү л гэдэг. Зөрж болохгүй шүү л гэдэг шүү. За тэгэхээр нөгөө аягүй сайн бодороо. Тэгээд нөгөө
чиний өөрөө бас өөртөө дүнэлтийг болцсон байх шүү гэж байна. Аа шавраасаа болоод чамааг хамгийн санаараа хайрлах хүмүүсээ гундааж тунааж буцааваа гэж. Нүур буруулаад явчих хэмжээний л байгаад дээ шүү гэж шүү. За тэгэхээр нөгөө хүн өөртөө бас дүнэлт хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр алхсан мөрөө хараараа тэгээд өөрийнхөө зан арын шин сэтгэл зүй те одоо нөгөө ертөнцийг харах философи юу гэдгийг те бүх талаас нь ингээд нөгөө айгүй сайхан бодолцоод үзээрэй заа юу. Тэгээд та бүхэнд маань их хариулт нь гарах байхаа. Тэгээд нөгөө шаардлагатай болвол нөгөө нэмэлт тодруулах энэ байх юм бол юу хувийн уншилгаа авч болно. За тэгээд та бүхэндээ их баярлалаа. Энэ хүртэл сонссон. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа баяртай.